Хуралдааны эхлэхийн өмнө сэдвтэйгээ холбогдуулаад илтгэгч гишүүнээс бас нэмэлт тайлбар байвал манай илтгэгч тодорхой тайлбаруудыг нэмж хэлэх үү. Тэгээд үндсэн илтгэл болон саний нэмэлт тайлбартай холбогдуулаад та бүхэнд асуулт болон санаа оноогоо нээлттэйгээр ингэ хэлцүүлье. За хуулийн төсөл боловсруулах ажил эд дундаа явагдаж байгаа. Та бүхэнд хуулийн төсөл одоо зөвхөн төслийн ажлын авраг байдлаар явж байгаа. Энийг тараа гэж нэг бодсноо ер нь тараачлаар энэндээ захирагдаад нэгэн тийм тэрийг тойрч маргах юм байх болов уу гэж бодоод энэ удаадаа тийм юм байна гэж ингэж утсан юм аа шүү. Зүгээр яг энэ дээр ер нь хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хэдэн багц том асуудал байна уу гэж ингэж харж байгаа. Та бүхэн сая илтгэл дээр харсан байх. Тэгэхээр үндсэн хуулийн өөрчлөлтгүй одоо альж байдлаар гэсэн ер нь нутгийн удирдлагатай холбоотой нэг юм хэдэн зүйл зайлшгүй бидний энэ шийдэх ёстой асуудал юм байна гэж ингэж харж байгаа. Тэгэхээр энэ дотор хамгийн нэгдүгürt бол юу гэхээр энэ засаг захиргааны хуваарьтай холбоотой энийг их олон газар их олон хүмүүс ярьдаг. Ингээд засаг захиргааны хуваарийг яаж одоо өөрчлөх үү, яаж зохион байгуулах уу гэдэг ийм асуудал байна. Тэгвэл энэ бол юу гэхээр сүүлийн 57-гийн 3 гэсэн заалтал байгаа. За яг нь энэ дээр айхтрыг анхаарал хандуулахгүйгээр цаашаа явна гэвэл дараагийн одоо энэ асуудал бол юу гэхээр ер нь явж энэ эдийн засаг нийгмийн зохицолбор гэдгийг аюу гэж ойлгож явах юм бэ. Тэгэхээр одоо манай хуульч нар бол илүү ямар байдал руу төлхөө тайлбарлаад байгаа гэхээр энэ бол эдийн засаг нийгмийн зохицолбор гэдэг маань бол эрх зүйн харилцааны оролцогч хууль этгээд юм а гэдэг ийм байдлаар хэлж байгаа. Тэгэхээр нийтийн эрх зүйн харилцаанд яаж оролцох уу, хувийн эрх зүйн харилцаанд яаж оролцох уу гэдэг юм. Тэгэхээр хуулийн этгээд байхаараа яаж оролцох уу, ямар шалгуурыг хангах уу гэдэг ийм зүйл байна. Тэгэхээр энэ дээр та бүхэн санаа оноогоо хэлвэл бид бол бас одоо энэ дээр сайн тэмдэглэж аваад ингээд ажлынхаа төсөлд оруулах юм бодлоо юм л та. Ингээд энэтэй холбоотой дараагийн нэг асуудал нэгдэх багцад орж байгаа зүйл бол энэ хот тосгоны эрх зүйн байдал байна. Тэгэхээр хот тосгон гэдэг энэ тодорхой нэгждэх ийм суурин газрын статус яаж явах юм бэ гэдэг ийм зүйл байна. Ингээд эхний багц 3 зүйл бол юу гэхээр ер нь засаг захиргааны хуваарийнхаа асуудал байж байна. Хоёр дахь нь бол тэр дотор байж байгаа тодорхой нэгжүүдийн статус. Тэгээд 3 дахь нь бол юу гэхээр хот тосгоны статус гэсэн ийм 3 зүйлийн талаар нэгдүгээр багсаж яриул зүгээр үү гэж ингэж илтгэгчийн хувьд бодож байгаа. За хоёр дахь бүлэг ярилцах сэдэв бол юу гэхээр энэ нутгийн өрөө удирдах ёстой холбоотой байна. Тэгэхээр нутгийн өрөө удирдах ёс гэдэг маань бол яг үнэндээ бол одоо бид бол хоёр зүйлээр л хараад байдаг тийм ээ. Иргэдийн нийтийн хурал гэдэг ийм зүйлээр харж байдаг. Нөгөөх нь бол төлөөллийн хурлын үйл ажиллагаа гэдэг ийм байдлаар. Тэгэхээр энэ нутгийн өрөө удирдах ёс гэдгийг ямар хүрээнд яаж авч үзэх юм бэ гэдэг нэг юм. Энэ бол нэлээд одоо онлайн бөгөөд нэлээд шинэлэг зүйл байх болов гэж ингэж харж байгаа. Нутгийн өрөө удирдах ёсны хэлбэрүүдийн талаар тийм. За хоёрдугаарт нь юу гэхээр энэ хурал түүний чиг үүрэг тэгээд яг энэтэй холбоотой төлөөлөгчийн статус ямар байх юм бэ? Тэгэхээр өглөө ерөнхийлөгчийн үгэнд орчин лам тэндээ амьдардаг хүн байх ёстой ч гэдэг юм уу тийм. Одоо дүүрэг бол дүүрэгтэй амьдран одоо аймаг бол аймагтай амьдран. Тэгээд тэрнээс гадна татвар төлөгч байх тухай асуудал энэ бас манай хуулийн төсөл дээр явж байгаа юм л. Тэгэхээр ер нь төлөөлөгч гэдэг маань өөрөө яг хин юм бэ гэдэг. Бид үндсэн хуульд улсын их хурлын гишүүн бол тийм хүн байна гэдэг ингээд бас нэг тодорхойлсон хэмжээ улсын заалттай хүмүүс. Тэгвэл энэ маань одоо хурлын төвшөнд, орон нутгийн хурлын төвшөнд ямар хүн байвал зүгээр гэдэг талаар бид бас ийм шинэ зохицуултуудыг хийвэл явах вэ гэсэн нэг юм зүйл байна. За ингээд дараагийн одоо энэ нутгийн өрөө удирдах ёс гэсэн энэ хоёр дахь багц асуудал дотор юу оруулах их зүгээр болов уу гэж бодож байгаа. Энэ хурлын үйл ажиллагааны дотооддох зохион байгуулалт.
Хараад байхад байнгын хороо ажиллуулна гэдэг зүгээр ер нь байнгын хороогоос ажил болох ч юм байна, болохгүй ч юм байна. Тэгээ нөгөө хурлын төлөөллийнхаа тооноос их хамаарч байна, мэдлэг боловсрлоос их хамаарч байна, мэдээлэлээс их хамаарч байна гэх. Тэгэхээр нэг тийм бичгийн тулд бичих биш, ер нь энэ механизм өөрөө дотоодох механизм өөрөө яаж зөв ажиллах юм. Болж игэл энэ дотоодох механизм одоо ялангуяа нэлээд тийм амжилтны нэгжүүд, дундчдны нэгжүүд дээр улс төрийн нормаас намын улс төрийн үйл ажиллагаанаас улс төрийн намын биш улс төрийн үйл ажиллагаанаас жоохон ангид байдаг юм руу яаж чиглүүлэх вэ гэдэг. Магадгүй аймаг нийслэлийн төвшөнд бол арай өөрөөр харж болох байх. Тэгэхээр энэ хурлын дотоод зохион байгуулалт үйл ажиллагаагаа явуулах тэр зүйл маань юу байх юм бол одоо Монголд энэ сууж байна одоо яг л энэ хурлын зохион байгуулалтыг гардан хийж байсан одоо төрүүчийн систем үед хийжсэн одоо систем тэгэхээр ер нь төрүүчийн системээс одоо манай энэ системээр юугаар ялгагдах юм бэ? Юугаар онцлог байх юм бэ гэдэг ийм зүйлийг та бүхэн хэлээсэй гэж ингэж бодож байгаа. За энэ бол ингээд хоёр дахь багц асуудал. Өөрөөр хэлбэл нутгийн өрөөдөр дэх ёс гэдэгтэй холбоотой нэг юм багц асуудал байна. За гурав дахь нь бол юу гэхээр энэ засаг даргын хурлын хоорондын харилцаа гэдэг юм том асуудал байна л да. Тэгээд энэ дээр юу гэхээр за нэр дэвшүүлэхээс эхлүүлэл тайлагнадаг одоо шийдвэрийн хэрэгжилтийг хангадагч гэдэг юм. Одоо манай даваад улмын ихтгэлд бол ямар зүйл гарч байгаа вэ гэхээр 20-50 түүнхээр 20-50-аад болохгүй бол одоо өөрөө огцон энэ чинь өөрөө их тийм эргэлзээтэй зохицуулт юм биш үү гэдэг юм тийм. Тэгэхээр энийг бид нар судалж үзсэн л да ер нь хэдчнээ хүн удаа 20 тавьж байна, яаж тавьж байна, ямар үндэслэлээр тавьж байна гэдэг юм. Их мундаг их олон удаа тавьсан засаг даргач байна. Огт тэрийг мэдэхгүй би ерөөсөө тийм тавьж үзээгүй штэ гэж тийм засаг даргач байж л байна. Энэ хоёрын харилцааны зарчим ямар байх юм? За ингээд харахаар бол юу гэхээр засаг даргыг одоо хариуцлага хүлээлгдэг эргээд хуралтайгаа яаж их уяах вэ гэдэг. Манайх бол гол төдөө манай хуулиуд бол ихэвчлэн хүйс технологийн хүрээнд босоод тогтолцоонд бол боломжийн залтуудыг оруулчихдаг. Яг л хэвтэй харилцаан дээр яах вэ гэдэг юм дээр бол тэр болгон одоо сайн шийдэж чадаагүй юм байна л да. Тэгэхээр энэ талаар яг та бүхэн хурлын дарга хүмүүс ч байна, хурлын төлөөлөгч хүмүүс ч байна, засаг дарга байгаа хүмүүс ч байна. Яг энэ дээр тодорхой ийм юм аа одоо зарчим юм байх юм аа. Тэгээ энэ зарчмууд нь юм байх гэдэг тохиолдох юм бол бид одоо энэ томьёолох юмнуудаа бас хийхэд их хялбар болж байна. За энэ бол гурав дахь одоо багц асуудал байна. Тэгээд дөрөвдүгээрт нь яг зөвхөн магадгүй анхааруул, хоёрдугаарт одоо хүсвэл, гуравдугаарт юу гэхээр амжуул нэг ийм зүйлийг бас хэдүүлээ ярилцуул яасан юм болоо гэж. Бид нутгийн удирдлагын хуулийг хийхдээ бол төлөө нутгийн удирдлагын байгууллагуудын сонирхлыг хараад байна. Энд юу гэж хэлэх гэж байгаа гэхээр хуул яаж үйл ажиллагаа явуулах юм, ямар зохион байгуулалтаа хөндлөлөгч нь ямар байх юм бэ гэдэг. Тэгэхээр нутгийн удирдлагын байгууллагаас бусад байгууллагатай харилцаа гэдэг нь ороо орхисон байна. Жишээлх юм бол одоо нутгийн хурал одоо агентлагтай яаж харилцсан. Улаанбаатарт байж байгаа агентлагтай. Тэр зарчим нь ямар вэ? Эд бол юу гэж одоо ярьж байгаа гэхээр агентлаг түүний хөл болсон байгууллага их хэсэг тусмал төвлөрөл илүү их тийм их бий болж байна л гэсэн юм. За тэгвэл байгаад байгаа тохиолдолд тэрнтэй ажиллагааны зарчим ямар байх юм? Засаг дарга тэр орон уучлаарай төрийн захиргааны төв байгууллагатай төрийн захиргааны байгууллагатай яаж харилцсан? Ингээд нэг ийм босоод тогтолцоонд харилцаа хоёрдугаар тул юу гэхээр бид түрүүн хурал засаг даргын хоорондын харилцааг ярьчихлаа. Одоо хурал юм уу засаг дарга маань тэр орон нутагт байж байгаа иргэдтэйгээ аж ахуйн гэж байгууллагатайгаа яаж харилцсан вэ? Энийг яагаад их чухалчилж байгааг гэхээр их олон тохиолдолд хурал дээрч тэр засаг дарга дээрч тэр ямар санал их ирдэг вэ гэхээр нэг аж ахуйн байгууллагын тайланг нь хилцмээр байна ч гэдэг юм. Энэ дээр нөгөө иргэний байгууллагууд нь жоохон тийм таатай биш юм. Би одоо энэ хувийн өмчөд суурилсан байгууллага гэж яхаар тэнд нийтийн хэцүү итгэдэг юм дээр очиж тайлангаа тавьж байгаа. Тэрний өгсөн үг даалгавар яах юм бэ? Энэ гих мэтлэнгийн энэ нэг өөрийнхөө одоо нутаг дэвсгэр дээр байж байгаа байгууллагуудтай харилцах зарчим ямар байх вэ? Энэ дээр зөв буруу нь юу вэ? Тэгэх ёстой үгүй гэдэг ийм дүрм багц зүйлийн талаар л одоо та бүхний илүү саналаа хэлээсэй гэж ингэж бодож байгаа. Гэхдээ энэ бол бас та бүхний одоо энэ санал хэлэх энэ хязгаарыг тавьчихж байгаа хэрэг биш шүү гэж ингэж хэлмээр байна.
За та бүхэн асуулт асуух санаа оногоо хэлэхдээ өөрийгөө танилцуулаад протокол үлдэх учраас нэрээ хэлээд өөрийгөө танилцуулаад хаана яаж юу хийдэг ажилтг вэ? Тэгээд асуултаа тавих, үгээ хэлвэл илүү зохимжтой хаа. За эхлэх үедээ. Манай сайхан нэг 8 өрхтэй багийг татан болгоцсон юм аа. Тэгээд одоо шүүхт очиад байна л дээ. Тэгээд багийн нэг шалгуур дээр бас нэг сум аймаг тавьдаг олон шалгуурууд байдаг. Тэрний одоо нэг санал асуух хэрэгтэй гэсэн юм санал байж байгаа. Саналын нь болохоор яг хуучин дээр дийлэнх хөрх нь хаана аль сум байна уу тэр сумд нь очиад асуудал нь гэж хүмүүсээс асуугаад шийдэж байгаа. Багийн дарга нийтийн иргэдийн хурлын дарга ажилтаа байхын тулд өгүүлж байгаа. Тэгээд нэг ийм асуудал тэгээд энэ яг иргэний шилжүүлэлттэй холбоотой болчих гээд байгаа. 6 сараас дээш хугацаагаар амьдарч байгаа газраа иргэн бүртгүүлэх үүрэгтэй гэдэргээд ярьдаг. Гэтэл улсын бүртгэлийн тухай хуулиар болохоор иргэн заашгүй өөрснөө хүсэлт гаргахгүй бол бүртгэх ёсгүй гэдэг ингээд нэг юм зөрчил байна. Иннээс болоод улсын бүртгэгчнэр ерөөсөө тэр иргэнийг бүртгэж авдаг. Нөгөө ирсэн багийн дарга нь нөгөө энэлэг сургуулийн үсгэтэй холбоотой бүртгэж авах гэж зүтгээд байдаг. Улсын бүртгэгчнэр бол иргэн хандаг юм шиг ингээд. Энэ одоо асуудал яах ёстой юм бэ? Иннээс болоод ерөөсөө энэ багийн сумын одоо бүр асуудал цаашлаад бол сум хүний алдахгүй төлөө загчт юм шиг байна. Та нар шийдэж болохгүй шин тэргээ. Тэгээ энийг одоо энэ хуулинд бас зохицуулт хуучин байлаад алга болсон заалтыг оруулъя гэж явж байгаа. Энэ одоо ер нь яаж зохицуулагдах вэ? Тэгэхээр аймгийн одоо 41 хурал төлөөлөгч гаргасан шийдвэрийг захиргааны хэргийн шүүх аваад одоо шийдвэрийг одоо зогсоочж байгаа юм л да. Нэг шүүгч аваад энэ асуудлыг ингээд л явж явах хэрэгтэй. За яг ийм тохиолдол Сүхбаатар аймаг дээр бас гарсан байна. Бага шинээр зохион байгуулсан. Тэгсэн багийн иргэдэн нөгөө миний саналыг авсан аваагүй гэдэл ингээд маргаад захаан шүүх нь тэр маргааныг хэлэлцээд зүгээр бидний тэр уулзч явах үед бол анхны шүүхийн шийдвэр гаргаад аймгийн хурлын тогтоолыг хүчинг болгож. Тэгээд зөвхөн цаашаа яаж явсан гэдгийг би одоохондоо сайн мэдэхгүй байна. Тэгээд гомжтны шүүхээр дууссан байх. Энд бол нэг ийм хит хитэн асуудал зайлшгүй хөндөгдөд байгаа. Энийг бид нар одоо чангагийн энэ гаргаж байгаа юм бол хуулиндаа заавал оруулах хэрэгтэй юм шиг байна. Юу гэхээр манайх багийг шинээр зохион байгуулна гэхэд сум зохион байгуулдаг тэр заалтуудыг л ишлийг хэрэгжилж байгаа. Яг одоо ишлэл хэрэгжилж байгаа. За одоо сумыг зохион байгуулахад юу вэ? Тэгэхээр сум зохион байгуулахад нэг хэд хэдэн харгалзах нөхцлүүд байна. 4 байна одоо харгалзах нөхцөл байгаа. 2 үндэслэх нөхцөл байна. Тэгэхээр энэ үндэслэх нөхцөл дээр л асуудал үүсээд байна. Жишээлбэл өөрчлөлт зохион байгуулагдаж байгаа багийн хурал нь юу гэж үзэж байна? Иргэдэн юу гэж үзэж байна? Тэгэхээр бид бол энийг цаашдаа зайлшгүй зөөрөл зохицуулах асуудал дээр бол юу гэхээр хинээс иргэн гэж хин юм бэ? Сайн ярьсан нөгөө 6 сараас дээш суусан суугаагүй ч гэдэг юм уу те. Иргэн гэж хин бэ? Хоёрдугаар хэдэн иргэнээс санал авах юм? Яаж авах юм тэр санал авах ажлыг яаж зохион байгуулах? Гуравдугаар иргэд өөрөөр саналаа өгөөд байгаа бол тэрийг шийдэх боломжууд нь юу байх юм бэ гэдэг ийм гурван асуудал юм. Тэгэхээр энийг бол одоо бид бол яг хуультай ийм нэрвчилсэн зохицуултуудыг бас хийхэд их төвөгтэй учраас одоогийн төслөөр бол юу гэж явж байгаа вэ гэхээр их хурл яг энэ талаар иргэдээс санал авдаг, иргэдийн хурлаас санал авдаг ийм журмыг тогтоолоор гаргаж байгаа гэж. Яг тусганы эзэхчийг сонгодог гэдэг шиг ийм тогтоолоор журам гаргаад ингээд энэ дээр асуудлуудаа шийддэг байя гэж. Энэ л чиг байна. Зүгээр яг харахгүй ийм маргаан гараад байгаа гэж гараад. Микрофонд хэлээд яваарай. Сүхбаатар аймгийн иргэдийн төвчмөрийн аймаг шүмрэл зэрэг. Яг сайн ганцэрэг зөвтгөх юм ярьж байгааг одоо бас асуудсан байна. Тэгээд яг сайн манай аймагт ийм асуудал болсон байхгүй юу? Ганцэрэг зөвтгөхийг хаврагчд би ярьж байсан тийм ээ. Энд ингэсэн байхгүй юу? Ердөө хоёр чадвар юу шийдсэн гэхээр иргэдээс санал авах гэж. Гэтэ хуулинд бол иргэд болон
иргэдийн төлөөлөгчдийн хурдын саналаар гэсэн юм заалт байдаг байхгүй. Тэгэхээр бидний унсан шалтгаан юм. Ерөөсөө иргэдээ санал аваагүй гэсэн авсан байхгүй юу? Авахтаа регистрийн дугаар одоо их олон шаардсан байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт иргэдийн нийтийн хурдаар хэлцэх ёстой гэсэн бас нэг байсан байна. Гуравдугаарт иргэний тэнгамаар хэлцэх ёстой гэсэн гурван асуудал үүссэн байхгүй. Тэгэхээр ийм гурван асуудал манай шүүгтэр унсан. Тэгээ манай иргэн цэргийн шийдэл байна да. Тэгээ энэ шүүхэд итгэх хэдгэл бол ер нь их миний хувьд одоо их мотсон. Их сонир. Одоо бид одоо энэ чинь бас нэг би бол хууль сайн мэдэхгүй л гэхдээ бас их судалсан. Тэгтэл одоо нэг тэгэхээр далайн эрх зүйн системтэй орнуудын тийм шийдэл өгсөн тийм ойлголтууд байсан. За хоёрдугаарт ганц зэрэг зөвдөх хавар зүүмсэн чуулганы уулзалтаар очиж маш нэрийн юм бид нар ярьсан. Тэгэхээр одоо яагаад энэ оруулж байгаа төсөл их хурлаар одоо ярих гэдэг юмд бидний санд ерөөсөө бүр огт байхгүй байна вэ? Энэ одоо их сонирн байна. За маш зөвдөр стендад ном өгсөн. Тэр номон дээр энэ чинь ажлын хоёр хэсэг байгуулагдсан шүү дээ. Дорноговийн хурдын дарга Ганбаатар, өмнө говийн хурдын дарга Бачалун хоёроор ахлуулсан хоёр том ажлын хэсэг гараад за тэгээд одоо энд бол бүх нарийн бичгийн аймагуудын нарийн бичгийн дарга нар мөн одоо холбогдох байгууллагуудын маш олон улсууд оролцсон. Дээрээс нь дахиад одоо бид нар бол энэ дээр бол саналууд нэгтгэсэн. Тэгээ энэ саналууд сая нэгтгэхдээ ном дээр бол гарчихсан байна. Тэр саналуудыг бид нар өгдөг юм. Гэвч одоо улсын хурд орж байгаа санал дотор одоо хэлцэж байгаа хуулийн дотор бидний санал нь байгаа мó юм. Энд ч би харж байна да. Компьютер даргын олсуулсан хуулийн төсөл биднэрт ирсэн. Өөр яг одоо би бол сайн санахгүй байна. Яг аль зөв та жишээлбэл яг ийм залтан дээр яагаад ороогүй бэ гэж тодруулж болохгүй. За тухайлбал одоо яг орж байгаа хуулийн тестийг бол юу гэсэн юм судалсан. Энд бол зөвхөн би нэг гурван юм л хэвтэй. Нэгдүгээр багийн иргэдийн нийтийн хуулийн даргын оромжууд гэх юм байхгүйсэн. Бай. Би өдөр агсаруулсан. Хоёрдугаар хурдын төлөөлөгч тэргүүлэгчдийн оромжууд гэх юм бол алуун сервер байхгүй байхаар гэж заасан байныг би ойлгосон. Гуравдугаар хурдын иргэдийн төлөөлөгчдийн хурдын нарийн бичгийн даргын алуун тушаал бол аливаа сонгуулийн үр дүнгээс хамаарахгүй гэсэн заалтыг бас би гассан байж л ойлгосон доо. Энэ левел доо. За хоёр дахь асуултаас нь эхний юм шиг. Тэр Скотланд дээр бас түгээмэл гарлаа шүү дээ. Баг зохион байгуулсан тэрэн дээр шүүх тэр шийдвэрүүдийг хүчингү болгосон. Ер нь шүүх маань ер нь ямар юм гаргачихва гэдэг тийм бас. Тэр ямар юм гаргачихва гэдэг бол ерөөсөө шүүхийн зөв буруугийн тухай асуудаг бид ярьж болохгүй. Нэг юм. Энэ бол тогтсон ном тэр. За ер нь яагаад ийм шийдвэрт хүрээд байгаа гэдэг бол харин биднэрт нэг юм дохио өгж байгаа зүйл нь бол энэ харилцаа чинь өөрөө огт зохицуулагдаагүй явцсан юм биш үү гэж. Энийгээрээ унаад байгаа байхгүй. Тэрнээс биш тэр шүүх зөв буруугийн тухай. Яг үүндээ одоо манай альч хуулинд, альч журманд иргэдээс санал авна гэж иргэд гэж олон тондорч бий. Иргэдээс санал авна гэдэг тэр зохицуулт байхгүй. Тэгээд харин яг зүгээр магадгүй одоо орон нутагт бол юу гэхээр баг зохион байгуулах ажил хүссэн ч хүсээгүй хийгдэн тэр жомтой жомгүй хийгдэнэ. Оролдохлоор магадгүй нэг регистрийн дугаар тавьсан тавиагүй ч гэдэг юм эсвэл тэнд суудаг амьдардаг хүнээс авахгүй ч гэдэг юм. Ийм оролдох хийхлээр тэр нь харин буруудаад байгаа
жоохон асуудал мөн үгүй юм уу. Гэхдээ энэ бол шүүхийн асуудал биш, энэ их зүйн зохицуулалтын асуудал. Тийм учраас л бид яаж байгаа вэ гэхээр ямар ч хэсэн гэсэн хуулиар тэр юуг нь боломжийг олгоё. Ер нь нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг өөрчлөхөд иргэдээс тэр санал авдаг юмнуудыг яаж авдаг байх вэ гэдэг тэр дүрм журамтай нь болж байгаа. Ингээд тэрнийхээ үндсэн дээр хийчих юм бол уучлаарай. Одоо бид бол одоо ингэж хийсэн шүү гэж шүүхийн нэг тал болоод тайлбар өгөхөд их амар байх юм аа гэсэн нэг юм. За хоёр дахь асуудал дээр багийн эдийн нийтийн хурлын дарга төлөөлөгч хоёр дээр энэ эхний хоёр нь бол нэг статусын хүнийг асуудал ярьж байна л да. Юу гэхээр багийн иргэдийн нийтийн хурлын төлөөлөгч тэгээд дарга хоёрын урамшууллын асуудал. Төлөөлөгчдэр санахгүй байна. Тэгвэл би одоо таныг өөр асуултанд бэлдэж явах явцдаа хуулийн төслөө хараад байгаа юм. Иргэдийн нийтийн хурлын дарга дээр бол иргэдийн нийтийн хурлын дарга маань бол дараагийн хурлын зохион байгуулагдаад сонгогдох хүртэл тэр хүний бүр ирэх явж байгаа. Багийн хурлын дарга. Тэр хүртэл урамшуул авна гэсэн заалтыг бид бүр ярьж байгаад хийсэн юм байна. Тэгэхээр таны харин яаж яваад яраагүйгээр хийгдэггүйгээр уншиж байна. Тэгвэл энэ чинь олон газар бие даасан төслүүд явагдаад байгаа. Гэхдээ энийг чинь хийхгүй бол бүр ерөөсөө бид хэдийг ер нь за та нар дэмий шүү гэдэг байдлаар л иргэдийн хурлын дарга нар хэлээд байгаа шүү дээ. Би бол зөвхөн хувьдаа бол юу гэж боддог вэ гэхээр алс ирээдүйдээ магадгүй 20-30 жилийн дараа багийн хурлын даргаар сонгогдож байгаа багийн иргэдийн одоо төлөөлөгч болж байгаа хүн бол урамшуул авахын тулд битгий сонгогддог байгаасаа гэж бодож байгаа. Энэ хүн бол яаж байгаа гэхээр бүгдээрээ нийлээд асуудлаа хамтдаа шийдэхийн тулд тэр юм хийж байгаа гэдэг тэр утгаар гэж. Яг зөвхөн өнөөдрийн цаг хугацааны хувьд бол юу гэхээр урамшуултай бай гэж. Бүр энийг ярьж байгаад оруулсан юм маань та байхгүй гэд ингээд хэлэхээр би жоохон тийм Гэхдээ уучлаарай манай хувилбар чинь өнөөдөр ил байхгүй байгаа шүү дээ. Тэгээ байхгүй юм яаж уншаад байлгачих вэ гэсэн. Тэр иргэдийн хурлын нарийн бичгийн даргын асуудлагч гэсэн бас ярьж байгаад энэ хүн чинь ер нь энэ хүн чинь бол одоогийн юугээр одоогийн их зүйн зохицуулалтаар бол ТЗ-д хамарч байгаа. ТЗ-д хамарч байгаа хүнийг улс төрөөс ангид шүү гэдэг төрийн албаны зарчим тэр хуулийн дээр бичээстэй л байгаа шүү. Ерөөсөө өнөөдрийн төрийн албаны зөвлөлтийн одоо нэг хууль журманд бол иргэдийн төлөөлөгчдийн хурал гэсэн хууль ерөөсөө байхгүй шүү дээ. Зөвхөн хуулийн дээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргыг тэргүүлэгчд сонгоно одоо хурлын дарга санд болгож тэргүүлэгчд сонгоно гэсэн тийм хууль дээр болохоос иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд ажиллаж байгаа бүх хүмүүс зүгээр л тэр нэг хуулийг мэргээд явж байгаа. Тавын газархны одоо хуулийг мэргээд явж байгаа шүү. Тэгэхээр төрийн албаны зөвлөлөөс иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтнууд тийм эрхсүүлэлтээр гэсэн ямар заалт байхгүй байгаа. Энийг би бас тодорхойлох юм байна. Тэгэхээр хувилбар гэж би одоо юу яриад байгааг нь сайн ойлгохгүй боллоо. Төрийн албаны хүсэлтийн юу төрийн албаны зөвлөлийн одоо аль нэг ангилалт одоо нэг тийм байхгүй байгаа эрдэнэсгээ байхгүй. Би түрүүхэн илтгэл тавихтаа бүр зүйлээр нь хэлсэн. 7-1-11 гэдэг. Тийм. За. Энэ дээр би нэг тодруулах хэлье. Хуулийн ажилтнууд чинь ТЗ 5-аар цалинжна гэдэг улсын хуулиар тогтоол орсон. Нэрээ тэгээд Баруун аймгийн хуулийн нарийн бичгийн дарга Эрдэнэс цэцэг байна. Тэгээ манай нарийн бичгийн дарганы дунд нэг ярддаг нэгэн бол ийм л юм байдгийг. Хамгийн дарга хуулийн нарийн бичгийн дарга нар болох нь өдөр хацын сонгуульд оролцохын төрийн албаны зөвлөлөөс зарладаг. Хамгийн даргаыг болохоор засаг дарга шууд томилж чөлөөлөх хэрэг байдаг. Хурлын нарийн бичгийн дарга болохоор эргүүлэгчний хурлаар оруулж томилж чөлөөлдөг. Энийг юмыг одоо юу ойлуул яасан бэ? Тэр хурлын дарга одоо тэр эрхэм орчуул яасан бэ гэдэг юмыг ярьдгийг. Энийг л манай жаргал сайхан дарга нэг тодруулж хэлгээд байгаа шүү. Хэдүүлээ болж өгвөл энэ эрчим шинжилгээ хийж байгаа концепцийн юмуудыг яриул хүний асуудал тойрон ярьчихаар
энэ ч өөрөө бас яг том асуудал байж авч чадахгүй болчих шүү дээ. Одоо би чиглүүлэх зорилготой дахиад би нэг зүгээр хэлэх гэж байна л да. Түрүү Ганзүрэг багш хэллээ. Энд нэг дөрвөн асуудал байна. Өөрөө өдөртөх ёсны асуудал нэг байгаамаа гэдэг. Үндсэн хуулиар өөрөө өдөртөх ёс гэдэг энэ зүйлийг биднээс ингээд тодорхойлж байгаа бол энэ өөрөө өдөртөх ёсны ажлын аппарат эсвэл энэ хоролдоон гэдэг энэ зүйл өөрөө төв засгийн газраас эсвэл энэ төрийн алба гэж байгаа зүйлээс юугаар ялгаатай юм гэдэг зүйл рүү очно. Дэлхийн нийтийн жишээ ингээд харьцуулсан сулгаагаар ингээд харахаар өөрөө өдөртөх ёс хэрвээ дотроо аппарат ажиллуулах гэж байгаа бол зардлаа өөрөө шийдэх ёстой гэдэг философиос очсон юм билээ. Тэгэхээр бид бол одоо энийг төрийн алба гэж болох хэрэгтэй, энийг төсвөөс хангуулах хэрэгтэй гэдэг ярих юм өөрөө өдөртөх ёсны хөгжил хоёр ч өөрөө хоёр өөр тийшээ нэг явж штэ. Тэгэхээр бид бас энийг бодно. Засаг даргыг төрийн орнот одоо байгаа төлөөлөл гэж үзээд 5,000 тухай ярьж байгаа бол энэ бол цэвэр төсөвдөр суух хэрэгтэй гэдэг та өөр бодлого явуулчихсан. Тэгэхээр өөрөө өдөртөх ёс засаг дарга гэдэг энэ хоёр зүйл нийлж нутгийн удирдлага гэдэг нэг зүйл бий болоод байгаа да. Тийм учраас яг энэ асуудлууд дээр бид ямар заваараар эсвэл ямар концепцээр энэ хуулийг хийвэл Монгол улсын одоо энэ удирдлагын тогтцоог илүү шин түвшинд гаргах юм бэ? Эсвэл илүү болсонгуй болох юм бэ гэдэг тал руугаа та бүхэн яг амьдрал дээр байгаа туршлагаараа бас сэдвэрээ ярилцвал илүү сонирхолтой болох байхаа. Дахиад аль болох хүн эсвэл тодорхой хүний эрх шиг тойрсон юм дээр ярих юм бол бид бол мүддээ дуусахгүй маргаан руу очих байхаа. За Цэвэр худаа мэдсээр. Тэгэхээр энэ эрх зүйн шинжилгээний хүрээнд бас өөрийн болж байгаа хэдэн сандыг хэлээ. Ерөнхийдөө хуулийн төсөл дотроо миний одоо бас ингээд амьдрал хараад ингээд явж байгаад цаашдаа бол багийг жоохон олон болгох. Сумыг цөөлөх чиглэл рүү сум аймгийг ч юм уу ийм тал руу нь орж яваад яасан бэ гэсэн байр суурьтай байдаг. Яагаад гэвэл баг бол төрийн анхан шатны нэгж тийм бол нэг төрийн мэдээллийг хүргэх, төрийн үйлчлэгийг хүргэх зайлшгүй одоо багаар дамжиж байгаа учраас энийг бүр хуулийн дотроо болж өгвөл хөдөөгийн суманд бол 50-аас дээш 200 хүртэл өргөтэй байна. 200-аас дээш өргөтэй болж дахиад баг үүсдэг байх. 50-аас доош бол багийг ингээд нийлүүлдэг юм нийлүү зохион байгуулалт заагаад гिच юм шиг. Аймгийн төвд бол 200-аас дээш 800 хүртэл өргөтэй байна гэдэг. Тэрнгээ хаам аймгийн төвийн олцоод 800 гарчих юм бол дараагийн баг байгуулдаг ийм юм руугаа бид нэр ороод явчихвал яасан бэ гэсэн нэг юм санд байгаа. Ер нь бол бид нар төрийн энэ бодлого шийдвэр хууль тогтоомжийг иргэн хүрэх тэр механизм бол ерөөсөө баг ард дамжиж одоо хүнээ гэдэг дээр ингэж явуул яасан бэ? За ер нь зүгээр ингээд дотроо дараагийн нэг бодлогод бол би аймгийн цэцэр хийж байгаа. Гэтэ аймгийн хамгаалах юм шиг биш. Ер нь аймаг гэдэг нэгж өөрөө бол биш дундын тэм завсрын нэгж байгаа учраас ерөнхийдөө аймгийн бүтцтэй бүрэлдэхүүнийг арай жоох багасгаад ерөөсөө хүнд иргэн тэр үйлчлэгээ хүргэдэг үйлчлдэг тэр сумын дэвшлэгж байд юм уу иргэдтэй шууд харьцаж чаддаг энэ механизмыг цааш нь илүү болгохтой яв яасан бэ дундын нэг зарим талдаараа тусалдаг за зарим талдаараа бол төвчээр болдог хэсэг чинь бас аймаг яамаа гэхээ тушин байна уу гэсэн юм бодлого учраас энийг бас ер нь нэг ч үйл бус үйл накарууд ямар байна гэсэн санд байгаа. За дараагийн нэг нь бол иргэдийн хурлын төлөөлөгч бол яг үндсэн хуулиар ерөнхий зардаг байгаа шүү дээ. Яг хуулиар зохицуулна гэдэг. Энэ бол яг одоо намууд ингээд нөгөө юуны хуулиудаар намууд голцооны төвшөлт давуу хэрэгтэй байгаа. Өөрөө энэ иргэдийн хурлын байгууллагууд улс төрчдөг ийм байгууллагууд иргэдийн эрх ашигын төлөө биш ячуу бүлгийн ийм болгоод байгаа. Дээр нь цаашдаа Монгол орны цаашдаа ингээд уул ухаага ашиглаад ингээд явбал энэ ийм хөө байдлаас ажиглагдж байгаа. Тухайлбал сумын иргэдийн хурлыг тэнд ажиллаж байгаа нэг компани одоо хүмүүсээр олохыг бүрдүүлчихэ. Тэгээ аймагуудад энэ хэрэгжиж байна. Яагаад гэвэл эрх мэдлийн хорнууд өгөхөөр одоо ашиг мөлтгийн лицензийг ихэд сумын иргэдийн хурлаас санал авдаг болчихлоо шүү дээ. Тэгэхээр бол тэнд байгаа томоохон төлөөлөх компаниуд ерөөсөө энэ 21 төлөөлөгч 11-ийг л өөртөө байлгаж байна. Ингээд бусдын эрх ашигыг бол яг хөө зөвхөн нэг хоёр компани эрх ашиг гэдэг. Тэгэхээр компанийнхаа төлөөллийг чинь засаг дарга болгоод яв. Ийм байдлаар нэг юмуд бас гарч ирэх хандлагууд байгаа учраас энийг бид нэр яаж хааж өгөх вэ гэдгийг бодож
Нэг ялангуяа энэ багийн иргэдийн нийтийн хурлаас одоо багийн сумын иргэдийн хурл нэр дэвшихгүй, аймгийн иргэдийн хурл нэр дэвшихгүйг нэрийг дэвшүүлж тэн дээр жинхэнэ хэцүүлэг санд бүх иргэдээ сураадаг болдог ч юм уу. Ийм байдлаар жоох юуг нь задлж өгөөд олонний хамаартай болгоод яасан бэ гэсэн санд байгаа. За дараагийн санд бол тэр засаг иргэдийн хурлын шийдвэр засаг дээр 20-50. Энэ бол яг нь ерөнхий заалт байгаа. Гэхдээ амьдрал хэрэгжихгүй байгаа нь бол өөрөө бас аргагүй юм байна. Тэгэхээр өнөөдөр бол зүгээр одоо иргэдийн хурлынхаа шийдвэрийнхээ засгаар буруу шийдвэр гаргасан 20-50 болно. Зөв одоо 20-50 зөв. Гэхдээ тэрийг хурал ч юм уу магадгүй дээд шатны дараа ерөнхий сайд ч юм уу 20-50-аар нь дахиндуулаад зөв юм хийсэн гэдэг унгаачих механизм байгаа. А нөгөө талд 20-50-гүй нөхцөл одоо бүтээл хариуцлага байхгүй. Тэгэхээр энийг бол хэрэг зайлшгүй яг 20-50 хууль тогтоомж өгсөн шийдвэрийг хамтын төлөөлөгчдөө олохоор гаргаж болно шүү дээ. Язгуур одоо тухайн сандралыг зөрчсөн ийм шийдвэрүүд гаргахад иргэдийн засаг дараа 20-50-гүй засаг дараыг огцруулах үндэслэл болно гэж бүр хуулинд хатуу заагаад өгчвөл нөгөө засаг дараа нь жинхэнэ одоо нөгөө гаргасан шийдвэрийг араас нэлээд цаг одоо явдаг болно. А ийм жинхэнэ үргийнх нь одоо тэнцвэрчилт болно. Яг өнөөдөр би ч гэсэн ингээд дотоод өчигдөр за иргэдийн хурлыг гаргасан шийдвэр үнэхээр болохгүй байсан чи за 20 тавихгүй байсан чи тавьсан ч тавиагүй ч энэ тавьсан зөв юмдаа тавьсан буруудах тавиагүй хүн зөвдөх механизм хууль өгсөн одоо юу байгаа учраас гэдэг байдлаар хандж байгаа. Тэгэхээр энийг бас анхаарч яг тийм механизмыг ингэ тэнцвэржүүлж өгч гэдгийг өссөн байна. Дараагийн нэг юм бол одоо нэг шууд арчил үгээр төвчлөхгүй сайн хугацаа болсон гэдэг. Шууд арчил иргэний оролцооны энийг бас хуулиндаа сайн яг ялангуяа багийн иргэдийн нэгдэх хурал шууд арчлын үгээр шийдсэн юмыг дээшний хурал заавал яг тэргээр шийддэг тийм механизмуудыг оруулж өгвөл ер нь яасан бэ гэсэн ийм одоо санаа за баярлалаа. За сайн байна. Тийм багш нар маань би өөрийнхөө олон жилийн практик туршлагаа судалгаан дээр үндэслээд энэ яригдж байгаа асуудлын гарцын талаар санал хэлсэн юм аа. Өнөөдөр бидний энэ яригдж байгаа асуудал арчил иргэний нийгмийн агуулгын хувьд бид нар яаж авчиж өгөх вэ гэдэг асуудал том асуудал гэж би хувьдаа ойлгож байгаа юм аа. Өнөөдөр бид нар 1992 оны үндсэн хуулинд тэр үеийн манай хууль тогтоогчид нутгийн өөрийн удирдлага гэдэг энэ агуулгыг оруулж өгөөд өнөөдөр 2100 орчим нэгж байгуулчихжээ ямар ч байсан. Энэ бол гайхалтай. Энэ бол тэр үеийн хүмүүс сэтгэлгээний одоо маш их юу байж гэж байна. За тэгэхээр нутгийн өөрийн удирдлага төрийн удирдлага хослоо гэдэг. Ийм нэгэн ойлголтуудыг бид нар өнөөдөр үнсгэрүүлэх ёстой юу? Хоошоо явах ёстой юу гэдэг асуудал миний хувьд үнэхээр анхаарал татаад байт юм аа. Санаа зовж байна. Өнөөдөр бид нар нутгийн өөрийн удирдлага гэж юу вэ гэдгийг асуудыг хэлээд байна. Нутгийн өөрийн удирдлага бол гурван шатны байгууллага биш юм. Бид нар хуучин ардын диктатуудын хурлын тухайн үеийнхээ нөхцөл байдлаар тохирсон тэр үйлчлэлийг хийгээд чамгүй хугацаа өнгөрөөгөө өнөөдөр иргэдээсээ сонгогдсон хурал дээрээсээ томилгоодсон засаг дарга захиргаа хоёрыг хүчээр хослох гэж арга яагаад одоо баахан хямралын өмнө ирсэн байна гэж ингэж хэлдэг байна. Тэгэхээр нутгийн өөрийн удирдлага бол зарчим ерөөсөө иргэдтэйгээ хамгийн ойрхон тэгсэн хэрнээ бас наад захын асуудлаа шийдвэрлэх чадамжтай тийм байгууллагыг хэлдэг. Гэтэл бид нар гурван түвшинд байгуулснаас болоод өнөөдөр аймаг нийслэл маань зарим тохиолдолд засгийн газрынхаа нэгдмэл улсын бодлого төдийлөн нийцэхгүй хууль нийгмийн даг шийдвэр гаргаад байна уу гэж ингэж ажигддаг юм аа. Тэгэхээр хослох гэдэг маань засгийн газарт өгсөн үүрэг зайлшгүй өгсөн үүрэг нь орон нутагт орж ирдэг. Нутгийн өөрийн удирдлага нь улс орныхон онцлог тохироо бүр тэр доод түвшиндээ жижигхэн чамаагүй асуудлыг элитэн нэгжиж шийдээд ардчлалын үнэт зүйл шударга яс эрх хэрэгчлөө биелээ болдог тэр бүтцийг бид нар өнөөдөр бий болгох болсон биш үү гэж ингэж харагдсан юм аа. Гэхдээ тэр үед манай шууд тогтоож засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжгээд тухайн үедээ тохирсон өөрчлөлт хийсэн. Гэвч өнөөдөр бид нутаг дэвсгэрийн нэгж гэдэг ойлголтоо бүр аваа хайж байна. Миний ойлголтоор энэ тулгымцсан олон асуудлын гол шийдвэр гаргах нутаг дэвсгэрийн нэгж буюу тэр нь ямар түвшинд байх нь бацад улс орны онцлог. Иргэдний эзэн байдаг, иргэнээрээ овогдсон иргэний нийгмийн иргэдний эзэн байдаг. Тэнд нь өөрсдийнхээ асуудлыг шийдсэн тэр нэг бүчцийн тухай асуудал байдаг юм биш үү гэж ингэж.
Тэгэхээр бид нар сая Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн шугамар 3 судалгаа хийлээ. Би ганцхан судалгааны гэнэ. Ойтой холбоотой орон нутгийн эрх мэдлийн холбоотой асуудал хийлээ. 40 зар зөвхөн ойтой холбоотой асуудал дээр нэг бол аймаг нийс сум дүүрэг, нэг бол аймаг нийсгээ тусгай бичгээ сум дүүргээ тусгай бичсэн гэдэг bijих юм. Нэг бол орон нутаг гэдэг нэгийн доо аваачаа bijих юм юм байна. Тэгэхээр бид нар энэ хоёрыгаа эхлээд савдаж бүс захиргааны удирдлага байх хамаа. Хинэн юу хийх юм гэдгийг бүр иргэдтэй энэ орон нутгийнхаа удирдлагатай дотор нь олж сууж ярилцж олж мэдчихээ. Тэгээд хийвэл яасан бэ? Би өнөөдөр их хурлын гишүүн маань байна энэ нэг зүйлийг хэлье. Манай их хурлын гишүүд зарим нь шийдвэр гаргахтаа тухайн нөхцөл байдлаа сэтгэлгээний одоо юугаач юм уу эсвэл иргэдийн санч гэдэг юм уу хийж байгаа өөрчлөлтүүд бас юугаа авахгүй нэ шийдвэр би ойн жишээ хэлээ ямар цаг явчих юм. Ойн жишээ хэлээ. Жишээлбэл нөгөө ой хамгаалдаг хуулийг хэрэгжүүлдэг хүмүүстэй эрхийг нь өгөөд бас түрээ цуглуулдаг энэ эрхийг өгсөн байгаа байхгүй 2013 оны 5 сарын өөрчлөлт. Сая өөрчлөлт хийхдээ бид ойгоо хамгаалах талын асуудлыг анхаарахын оронд өөрөө өөрчлөсөн хоёрын 70% шарнуулын өгнө гэсэн ийм асуудал бидний хийсэн байгаа нь яг амьдралаар яваад очиход төдийгүй нийцэхгүй байна гэж ингэж хэлгээд байна. Би одоо бид нар аймгийн засаг даргыг дээрээ сонгох сумын засаг даргыг иргэн сонгоно гэж байна. Би энэ юу хэлээд байна гэхээр бидний нутгийн өөрийн удирдлага гэдэг энэ гэр бүлийн маань ойлголт маань одоо боломжсонгүй болох цаг нь болжээ. Хэрвээ бид нар арчил иргэний нийгэм гэдэг энэ зөв тогтолцоогоо тууштай явах юм бол энэ зөв тогтолцоо өнөөдрийн ганц зэрэг багшийн одоо юуснаар маш уртай, сууртай, судалж өргөн хүрээгээр бодож сэтгэл хүмүүстэйгээ ярилцаж би дэлхийн нийтийн чиг хандлага гэж ярих гэхээс тэр улс орны урд туршлага гэж ярмаагүй байна. Тэр улс орнууд чинь бас нэг сайн хийгээгүй зүйл харагдаад байна. Баярлалаа. Наад багшийн үнэхээр саний гарууд төвшил зааж байгааг санаал их чухал л да. Нутгийн өрөө удирдах ёс гэдэг энэ ойлголтоо бид бол хуучин социализмын үеийн нэг ардын тусаад хурлын шатлсан тогтцоололцоон дээр авчид хийчихээр яг аль нь одоо нутгийн өрөө удирдах гэсэн бэ гэж чиг үүрэг эрх мэдлээ болооцолдож эхэлсэн. Одоо бид бол үнэхээр нутгийн өрөө удирдах ёс гэдэг зүйлийг ингэж ярих юм бол одоо хүү илгэн нутаг гэж орчуулсан чимээд багш. Тэ? Хүү илгэн гэж одоо community гэж яриад байгаа. Яг эн чинь өөрөө community юм байна. Энд чинь өөрөө удирдах ёс хэрэгтэй юм байна. Өөрийн удирдлага ингэж хэрэгжүүлэх юм байна. Ийм эрх мэдэл, ийм чиглэлүүдийг энд үлдээх ёстой юм байна. Харин нөгөө босоод төвшний нэгд унитар ус учраас засгийн газрын энэ гар хөл чинь энэ төвшөнд орж ирж энтэйгээ өнгөж одоо зэрэгцэж нутгийн удирдлага болж хувирах юм байна гэдгээ нэг бодиттой төр зургаар гаргахгүй бол энэ үг хэлэхэд одоо нийслэл нутгийн өөрөө удирдах юм уу, дүүрэн нутгийн өөрөө удирдах юм уу, хороон нутгийн өөрөө удирдах юм уу, энэ нь аль нь юугаар шийдэх гэдэг их маргаантай болчиход байгаа. Энэ үндсүүлийн асуудалч байгаа бах бидний энэ нутгийн өөрөө удирдах ёс гэдэг энэ удирдлагын тогтолцоог бас одоо эргэж харж шинээр нэг зэгцлэх бас сэтгэлгээний ч асуудал байгаа. Одоо бид бол мэржлийн өөрөө удирдахсны тухай ярьж эхэлж байна, нутгийн өөрөө удирдахсны тухай ярьж эхэлж байна, өөрөө удирдахтай янз бүрийн холбоодын тухай ярьж эхэлж байна. Тэгээд энэ дээр бол нэг концепцийн бол бас асуудал бол яригдах байх гэж харж байгаа. Үнэхээр за саний санаануудын манай юу уучлаарай. За Даргуул аймгийн иргэдийн хурлын даргад нотож байна. За би нэг нийтлэг хэдэн аймагуудад гарсан сонс Даргуул аймгийн тохиолдсон юм бол төлөөлөгчийн бүрийн эрхийн асуудлаар нэг хоёр зүйл ярих гэсэн. Хурлын хуралдаанд төлөөлөгчийн бүрийн эрх онцгой өөрийнхөө хурлын хуралдаанд бол төлөөлөгчийн бүрийн онцгой эрхэнд бүрийн эрхийн төлөөлөгчийн бүрийн эрхийн асуудал байдаг. За гэтэл аймаг нийслэл сум дүүргийн сонгуулийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчөөд дээд шүүхийн эзэн шатны шүүхийн шийдвэр гараад тодорхой хугацааны үеэр тасалбар болгоод одоо эрхэн цуслаглаа гэдэг төлөөлөгч юм. Энэ асуудлаар зарчмын байр суурь бол өөр болчиход хурлаар заавал орвол хурлаар оруулж тогтоол гаргаж шийдэх ёстой. Тэгээгүү нөхцөлд бол энэ төлөөлөгчийн бүрийн эрх хэвээрээ гэж. Гэтэл нөгөө шүүхийн шийдвэр маань тодорхой хугацааны өмнө гарсан байж байгаа. Тэгэхээр энэ шүүхийн шийдвэр гарснаас хойш энэ улсуудын оролцоо явж байгаа энэ одоо хурлын шийдвэрүүд хүчин төгөлдөр байх нь нэгдүгээр. Хоёрдугаар энэ шүүхийн шийдвэрийг бид хилцэх ёстой юм.
Хурал өөрт нь одоо төлөөлөгчийн бүрийн эрхийн асуудал нь байгаа учраас хурлаар тогтоол гэдэг бодлогын баримт шиг бол олон хороо хилцээд шийдвэр гаргах юм тогтоолж шүү дээ тийм үү. Тэгэхээр за ийм шүүхийн шийдвэр гарчээ. За энийг одоо биелүүлэхгүй юу? За тэгэхээр биелүүлэхгүй болигээд унгаачихж байна. Тэгэхээр энэ одоо манай нутгийн өөрөө өдөртөх ёсныг байгууллагын одоо эрхчин чадамжийн асуудалтай холбоотой юм. Тэгэхээр энэ зүүн муу буруу юм. Энэ яг тогтоох шийдвэр гаргах ёстойгүй. Энд дээр бол бас гой сүмбэрчсэн тавуулсан юм асуудал байгаад байгаа юм л да. Нэгдүгээр асуудал нь. Тэгээд дээр нь болохоор яг үгээр шүүхийн шийдвэрийг хэлцэх болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр шүүхийн эцсийн шийдвэрийг бол хэлцдэг объект нөрөө аймгийн нутгийн өөрөө төлөвлөсөн байв биш учраас. За энэ дээр нэг юм тодруулах. Хоёрдугаар энэ төлөвлөлийн ажлын зарчмаар сонгогдож байгаа өнөөдрийн маань систем юм байгаа шүү дээ. Гэтэл одоо төсвийн шинэ хуулиар чинь орон нутагт нэлээд их мэдл өгсөн байж байгаа. За тэгээд багийн төвшөнд ард иргэдээс багийн иргэдийн нийтийн хурлаар одоо гарсан санал санаачлалуудыг ирүүлээд сум руу өгдөг, сум нь нөгөөдхийн иргэн дараагийн шалгаад нөгөө олон багуудынхаа ирүүлээд аймагруу өгдөг. Ингээд явдаг шат амжилттай явж идэг. Гэтэл нөгөө төлөөллийн ажлын замаар сонгогдсон нөгөө дөрж маань төлөөллийнхөө одоо үүгээ тухайн одоо тойрол дээрээ одоо манай тойрол тийм асуудал байна гэдэг юм уу, энийг одоо яриад тэрний хойно сүүлсэлд явах бас үүрэгтэй. Тэгээд энээсээ болоод ирэхээр яаж юм хэл нөгөө төлөөлөгч маань юу болоод байгаа юм да. Нэг хариуцлага төлөөлөгчийн хариуцлага. За тэгээ хяналтын хороондоо ирж ажилтдаггүй хуралдаа зааны ганц сууж байгаа асуудлуудыг улс төрийн зорилготой нэг ийм асуудалтай болчиход ингэ яваад байдаг. За тэр төлөөллийн ажлын зарчмаар сонгогдсон төлөөлөгч байсан байгаагүй тухайн тойрны асуудал тэгээд шууд ажлын зарчмаараа ингэ явдаг. Энэ хоёр асуудал байгаа. Санаа тодорхой хэлэхгүй бол бас заавал. Тэгээд энэ дээр яг зөвхөн энэ төлөөллийн ажлыг яг энэ одоо яаж хэрэгжүүлж яаж болсонгүй болох ёстой. Хуучин бол болж ирсэн гэсэн энэ хуулиас өмнө. Ийм хоёр асуудал байна. За эхнийх нь бол та яг шүүх энэ үйл холбоотой бол хуульчаас зөвлөгөө авсан зүйл баг. Яг энэ хууль тогтоомжийг боловсронгуйлах чиглэлийн асуудал дээр бол шууд одоо тайлбар хийх жоохон зовлонтой. Ганц зэрэг багш бас өөрийнхөө хуулийн төсөлтөд уялдж байгаа юм дээр бол тайлбар хийж болох ба. Хоёр дахь үнэхээр энэ төлөөллийн арчлал, шууд арчлал гэдэг энэ хоёр юм өөрөө өдөртөх ёстой холбогдсон энэ дээр бид бас зааг ялгаа гаргаж өгөх хэрэгцээ шаардлага үүсэх баг. Түрүүний энэ одоо маргаан бол эцсийн дүндээ үндсэн хуулийн дээр шатлсан хурлын систем тавьсан учраас л одоо энэ хоёрын зөрчил үүсэж эхэлж байгаа шүү дээ. Шатлсан хурлын систем тавиагүй байсан бол одоо өөрөө өдөртөхөөс зөвхөн инээгээл заачих юм бол маш тодорхой болчихно. Тэр өөрөө өдөртөх шиг хүн төлөөлөхгүй. Би одоо төлөөлөгч байна гэж нийслэлийн төвшөнд юм уу эсвэл аймгийн төвшөнд хин нэг нь одоо ярих хэрэггүй болж эхэлнэ гэсэн үг. Өөрөө өдөртөхсний эрх мэдэл тэнд байна. Аймгийн төвшөнд юм уу эсвэл нийслэлийн төвшөнд яг юу шийддэг байх вэ гэдэг бол одоо чиг үүргийн асуудал. Одоо чиг үүргийн хуралдаан бол тэнд явж ах шиг байна. Яг ямар чиг үүргүүдийг яаж хойрлж өгөх вэ гэдэг дээр бас юм яригдаад эхлэх юм бол тэр чиг үүргийн хуралдаанд одоо өөрөө өдөртөхсний эрх шиг хөндөгдөж гэнэ гэдэг асуудлыг яаж оруулах вэ гэдэг асуудал яригдах байна. 92-ын үндсэн хуулийн дараах нэг өөрөө өдөртөхсний байгууллага нь энэ байна. Энэний төлөөлөл гэдэг нэг шууд сонгуулийн системээр биш нэг систем явж байлаа шүү дээ. Магадгүй тэр өөрөө өдөртөхөөс эрх шиг хамгаалахын тулд ямар механизмтай байх ёстой вэ гэдэг зөв гаргалгаа тэнд гарч ирсэн байж магадгүй. Одоо нэг сонгуулийн арчлалын хоёр хэлбэрийг зэрэг ашиглачаар хоорондоо зөрчилдөж эхэлж байгаа. Би чиний эрх мэдлийг авсан, би хэрэгжүүлнэ. Үгүй би чамд энэ эрх мэдлийг өгөөгүй гэдэг юм маргаан гарч магадгүй болчиход яах яргүй түрүү нармундах багш хэлсэнчлэн бид бол одоо нэг тийм хаалттай төвлөх байдал руу орчлоо. Та бол түрүү энэ төвлөх байдал яг гард ирөө гэдэг шалтгаан маш тодорхой сайхан хэллээ. Санхүүгийн эрх мэдэл өгсөн. Үнэхээр төсөв өгөөд эхлэхээр одоо энэ дээр асуудал үүсэж байгаа. Энэ өөрөө өдөртөхс төв засгийн газар хоёрын нэг ялгаан дээр үзэл баримтлахад юу гэдэг вэ гэхээр өөрөө өдөртөхсний төвшөнд өөрөө мөнгө олж байгаа бол түүнийг зарсан засруулах эрх бол дээшээ эрх мэдэл нэмэгдэнэ гэж. Өөрөө мөнгө олдоггүй ямар нэгэн байдлаар хойрлогддог бол хойрлж байгаа эрх мэдэл дээшээ гэж. Тэгэхээр мөнгө олдоггүй нутаг дэвсгэр дээр мөнгө зархаж байгаа бол өгж байгаа засгийн газар эрх мэдэлтэй байна гэсэн зарчим өөрөө явахаас өөр аргагүй болж эхэлж байна. Мөнгө олж байгаа газар бол энэ бол засгийн газар оролцоог бид өөрсдөө олж байгаа учраас
Энийг яаж зархан зарцуулах нь бол одоо өөрөө өдөртсөний тэр байгууллага эрх мэдэл нэмэгдэнэ гэдэг юм хоёр юм одоо тохируулагч улс орнууд хөлж эхэлж байна л да. Тэгэхээр бид бол бодох хэрэгтэй болж эхэлж байна. Монгол улсад өөрөө өдөртөхөөс түрүү хэд гээд урдчихв. 2000 гэж 2100 орчим давтсан юм шатлсан системээр. За бид давтсан шатлсан системийг алга болгоод өөрөө өдөртөхсийг би одоо байгаль төвшөнд нь байгууллаа гэж бодлоо гэхэд тэндээс өөрөө мөнгө олж чадчих байгаа нь хэдүү гэдэг асуудал бас дахиад гарч ирнэ. Тэгэхээр яг аргагүй Эрдэнэт гэдэг юм уу одоо өмнө говьд байгаа гэдэг юм уу Улаанбаатар хот гэдэг юм уу аж ахуй үйл ажиллагаа явуулдаг татвар өөрөө олж авч чаддаг энэ байгууллагууд одоо өөр өдөртөгчнүүдийн хувьд бол бид ийм эрх мэдэлтэй гэж бол нэр төрдөг гэдэг бардам хэлэх тэр боломж бол нэгдэнэ. Бүгдийг өөр газраас өөр татвар төлөгчдийн мөнгийг хойрлуулж авч байгаа хүмүүсийн хувьд бол бид ийм санаас гаргаж зарах хэрэгтэй гэж хэлэх нь нэг тийм зохимжтой биш болоод эхэлнэ. Өөр өдөртөх хэс гэдэг мөн чанар л энийг л хэлж байна. Мөн чанар. Өнөөдөр улсынхаа хувьд бол бүх нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа иргэдийнхэн нэг стандарт амьдралыг чирж авч явах үүрэг засгийн газартайгаа учраас хойрлж байгаа мөнгөө бид бас юунд зарцуулах гэдгийг харах эрх мэдэл нь тэнд бас яригдчих эхэлнэ. Ийм нэг зөрчлүүд байгаа учраас энэ бол нэлээд их судалгаатай, нэлээд одоо аль концепцээр бид явах вэ гэдэг бас одоо үзэл баримтлалын өрсөлдөөнтэйгээр бид шийдэхгүй бол яг байр суурин дээр байгаа хүмүүс иршээ шийдвэл их зовлонтой. Одоо аймгийн төвшин сууж байгаа төлөөлөгчийн үг бол нэг өөр байх тий. Сумын төвшин сууж байгаа төлөөлөгчийн үг бол нэг өөр байх. Яг нийтийн хуралд орон сууж байгаа иргэний байр суурь ирэх шиг бол бас нэг өөр байх гэх мэтлэн. Би нэг хоёр зүйл дээр л за гурван зүйл дээр л маш товчхон бидний ярихаас илүү та бүхэн тэр зөвхөн багийг олон болгох сумыг цөөлөх гэдэг энэ концепцийг бас байж болох дэмжижтэй концепц болов уу гэж боддоо. Ганцхан харин наан хийх юм болов уу гэхээр одоо байгаа бүх хуулиудаас бид тэднийг түүж үзсэн 320-350 орчим хууль. Энэ нутгийн удирдлагатай холбоотой юм хуулиуд байна л да. Эрх хэмжээ орж ирсэн. Энэ хуулиудынхаа сумдар үзүүлж байгаа үйлчлэгнүүдийн яралтай баг руу очиулахгүй бол энд нэг юм сум томроо явцдаг нэг юм асуудал үүсч магадгүй байна. Тэр учраас яг зэрэгцэж энэ судалгаануудыг хийх ёстой болоо да гэсэн. Засаг захааны хувьд ба энэ эрх мэдлүүдийн одоо чиг үүргүүдийн хуультай. За дараа нь Нармат хогшийн тэр 3 шатны хурал биш гэдгийг бол бүр 100% дэмжиж байгаа. Яг тэгвэл энэ бол ингэж бид нэр ерөөсөө хараагүй. Тухайн үед л ингэж гарч ирсэн болохоос биш. Энэ бол юу гэхээр зарчим, дээрээс нь чадамж. Тэгээ иргэнийх асуудлыг шийдвэрлэх юм чадамж шүү. Тэмүүжин гишүүн нэлээд олон жилийн надаас нэг асууж ирсэн гоо гшаа. Энэ аймгийн хурал, сумын хурал хоёр яг нэг асуудлаар нэг газар дээр үйлчлэг ийм шийдвэр гаргацгаар яах юм? Аль нь өөрөө өдрөх юм бэ гэж. Ийм төв амьд дээр гарч ирсэн санагдаж байна. Тэгээ би бол тэр үед нь хариулж чадаагүй. Бодоод яваалаа. За 3 дугаарт юу гэхээр Эднотэргийн ярианд орсон тэр хурлаараа орох процедур гэж ийм проблем бараг энэ 16-7 жил шүүхээр явсан учраас энийг бид нар бүр зориуд оруулсан залтна. Юу гэхээр шүүхийн шийдвэр гарлаа бол тэгээд бүрийн эрхийн асуудал нь дуусна л гэж. Тэгэхгүй болохоор одоо практикээр гараад байгаа маргаануудыг харахад нөгөө шийдвэр гүйцэтгэх, шийдвэр биелүүлэх ёстой, шүүхийн шийдвэр биелүүлэх ёстой байгууллага маань ямар нэг байдлаар тэрнээс зайлсхийх боломжууд их байна. Ялангуяа хамтын удирдлагын зарчмаар шийдвэр гаргадаг байгууллагын хувьд бол шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байх талын боломжууд нь их байгаад байгаа учраас нэгэнт шүүхийн шийдвэр гарсан юм бол тэрнгээр нь зогсоо гэж. Тэгэхээр яг энийг зөвхөн бид нар хуульчдын дунд маргалдаад байна. Зөвхөн яг одоогор бол хуулийн төсөлд оруулсан байна. Нэг юм юм байна. За Сэдвээр төлөвлөж байгаа юм байна. Хоёр санаа бодлогох гэсэн. Энэ нэгдүгээр багийн иргэдийн нийтийн хурлын ганцар багш өдөрт тэр хэлжэлтэй хаягдчих юм бол яаж ч хаягдсан. Ямар асуудал яаж шийдэх юм? Ямар статустай байх юм? Багийн иргэдийн нийтийн хурл өөрөө хэрэг чадамжтай асуудал. Тэгэхээр хаягдсан. Энийг би багцаар идэрсэн мөрөөр хуралцуулж үзсэн. Тэгээ хамгийн гол нь одоо багийн иргэдийн нийтийн хурал нь өөрөө юм чадамжгүй болох тийм. Яг иргэдэд төлөвлөсөн иргэдийнхээ дуу хоолойг яг хууль нийцсэн агуулгаар нь гаргаж дээш нь дээд чатныхаа байгууллагад ихөө төр засалтаа гаргаж чадахгүй болохоор хажуугаар нь ингээд
одоо нийгэмд янз бүрийн асуудлууд ярьж байгаа. Олон нийтийн оролцоог хангах гэх иргэний танхим эсвэл юу гэдэг нийтийн сонсголын хууль гэж байна. Янз бүрийн бүр нөхсөн тэрийг ингээд татгсан тийм юмуд ингээд хараад. Уг нь бол багийн иргэдийн хурлаа яг зөв хууль нийцүүлээд яг иргэдийн оролцоог иргэдийнхээ асуудлыг шийдээд гаргаж чаддаг тийм чадамжтай хурал болгоод иргэдүүд талаас нь хэмжээд гаргаж чадчих байгаа энэ асуудал шийдэгдэх явуул. Илээд асуудал шийдэгдэх юм шиг санагдаад байна. Тэгээд энэ дээр юу хэлэх гээд байгаа гэхээр багийн иргэдийн нийтийн хурлыг одоо тэмүүлж багш бол байх л байна л та. Одоо доторн зохицуулж гэхээр наад чи өөрөө нөхөр өөрөө болчихсон яах. Болдгоо байл. Наад чи ингээд үлгэрчилж үзээ эсвэл бүр болтох нь одоо танд шоол нөхөр өөрөө ор загнаж шүү дээ. Тэгээд шал нөгөө шудаг ёс гэдэг юм уу? Одоо өмнө байх бодтой байх тэр зарчмаас бүр хазаагаад физикүүд хүмүүс улаараа дайраа. Тэгээд тэрийг хэлэхээр би хин нэгэн хүний захиалга хүн болж байгаа. Эсвэл чи албаа нам бүвч гэж ингэж орж ирсэн чи. Би өөрөө багийн бизнес сууж байгаа юм шиг. Тэгээд бүхэндээ сүлдээ босч ирээд өөрөө энэ чи ийм байх болохгүй юм их юм алдагдах гэдэг болохгүй. Сүлдээ загнуул хөөгдөх гэж болж. Тэгээд хэдийд бүлэг юм гэдэг талдахгүй хаяа гараа явчих. Тэгээд ирсэн байх явчих. Тэгээд хойш. Ийм багийн хэлний тул болдог. Монгол яриад болдог багт бодож байна. Нөгөө одоо энэ юугаар хөлөд нэг төсөлд яваад ах шүү дээ. Багийн иргэдийн нийтийн хурлаас сумын иргэдийн төлөвчдийн хурлаас сонгоод. Тэр одоо бүр эдгээр авна. Түн яаж байгаа таалагдахгүй тарчаал таалагдаад ирэхээр суучаал нөгөөдөл нь нэг тийм юм байна. За нэгдүгээр ийм санааг багш нар та нар судлаач нь анхаараарай гэж. Хоёрдугаар одоо чимэл багш нэг зургатаар нэгдээ амьд худал ярьж байсан. Баг гэдэг чинь нутаг дэвсгэрийн нэг биш ээ. Засаг захиргааны анхан шатны нэг гэж. Тэгээ багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэр хэлсэн шийдвэр хэмжээний асуудал гэж. Одоо зарим хуулинд бол нутаг дэвсгэртэй холбоотой асуудал багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэр. Одоо энэ бол зарим газар зөрчил үүсэж байгаа. Бэлчээр хамтлагийн асуудлаа нөгөө багийнхаа иргэн дуугдаггүй. Манай багийн иргэн биш бол бид нар яахгүй багийн иргэнтэй уулзаад нөгөө санал аваад сумынхаа юу батлуулах гэдэг ингээд даамлын ингээд санал авуулах. Ийм байхгүй манай багийн иргэн биш бол надад чинь хэмжээ хадлан хэцүү шийдвэр яах. Энийг нутаг дэвсгэртэй нөхдөд байгаа. Хуулиндээ болохоор засаг захиргааны гэж тусч нутаг дэвсгэр байх. Гэхдээ амьдрал дээр бол яаж ч амьдарч байгаа газар нутаг нь нутаг дэвсгэр мөн байхлаар одоо ингэ шийдгээс шарах болж. Энийг бас нэг нарийн зохицуулж өгөхгүй аль талын бодолцохгүй. Нөгөө тал нь та нар зүгээр хуралдаад өгөх ёстой шиг тийм байлаа. За өөр санал байна. За тэгэхээр тавчхан байна. Үнцэн өөрчлөлт оруулах асуудал үнэхээр тулсан. Одоо хөлчлөж яах нь зоригтой байж байгаа л гэж уриалах. Сая одоо энэ оны депутатууд гэсэн баахан үнцэн өөрчлөлт оруулах гэмдэн өгч байгаа. Юу ч хийж чадсан. Маш их цаг хугацаа. Нийгэмхээ оюун санааны чадварыг дайцах ямар ч механизм байхгүй. Юу ч хийж чадсан. Өөр хачийн одоо болж байх шиг. Нэгдүгээр юм байна. Одоо бид нар ямар ч асуудал байсан үргэлж үнцэн тулна. Өнөөдрийн сэдв бол маш чухал сэдв байна. Энэ бол өгөр үнцэн нутгийн захиргааны асуудалтай холбоотой. Тэгэхээр энэ бол одоо энэ хонд гаргасан том алдааны нэг нь бол өгөр энэ хот тусганы асуудлыг одоо захиргааны нэг ч ихгүй тийм. Захиргааны нэг ч оруулаад бидний тэд энэ нэг учрыг ойлгохгүй байсан. Нэхэд амархан ойлгочихсон. Их амархан хөл бичгээр тэр сайн байдгүй юм. Юу гэсэн нөгөө ч одоо бүр хөгийн юмнууд болж эхэлж байна. Энэтэй холбогдуулсан улс төрийн давхар удирдлагууд засаг дарга хэлж байна. Давхар удирдлагуудыг алга болгох хэрэгтэй байна.
За одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал их хэлж байгаа учраас иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг чинь ингээ посткоммунист үндсэн хуулийн маань сүнс явсан баг. Сүнс бид нар тэр үед юм ингэж л ойлгож байсан баг. Байсан диктатурынхаа олон шатны хурлуудыг хийчихсэн. Нутгийн өөрөөр гэдэг. Тэр одоо энэс зоригтой салах хэрэгтэй. Хайр найгур салах хэрэгтэй. Одоо энэс салахын тулд Сталины үгийг бас хэлэх хэрэгтэй болоод асуудал үүсгээд байвал хүний наалга хийчих гэдэг. Тэгэхээр өгөхөр одоо энэ иргэдийн төлөөлөгчдийн хурлыг одоо энийг зүгээр даалгуулах хэрэгтэй. Засаг дарга бол юу гэхээр их тооны хууль үйлчилдэг газар нь шууд сонгодог. Үйлчилдэггүй газар нь за тийм газрыг аль болохоор үгүй хийх тийш нь явах хэрэгтэй байх. Том хугацаа байна. Тэнд нь яг том хийж байж болох юм. Энэхээр одоо өнөөдрийн ярьж байгаа олон идэвхжил маш чухал юм хэлсэн. Тэнд байгаа бүх зовлонгийн баг 90% нь алга болох юм шиг. Засаг дарга бол юу хийх ёстой? Төрийн хуулийг биелүүлэх ёстой. Нутгийн одоо тэнд асуудлыг шийдэхэд нь тусалдаг байх ёстой. Энэ хүн бол хуулиар юм үргэлж хүлээж байж болно шүү. Иргэдээ яаж оролцуулах вэ? Иргэдийн төлөөлөгчдийн тогтмол бүрэлдэхүүн чинь нөгөө иргэдээ оролцох хаачаад байгаа байхгүй юу? Олон тохиолдолд. Хаан их тохиолдолд засаг болоодсон тийм ажил. Та бүхэн олон иргэдийн төлөөлөгч хүмүүс хайгаах битгий гомдоор энэ бол хуульд байгаа дутагдлаас болоод энд орооцолдсон байгаа хэрэг. Тэ миний бас буруугаас болоод орооцолдсон байгаа хэрэг. Тэгэхээр энийг үгүй болгоод иргэдийн оролцоог ерөнхийдөө хичээл зүгээс тэр иргэдийн шууд оролцооны тухай механизм зөвлөж ярьж штэ. Энэ асуудлаар солих. Өөрөөр тогтмол бүрэлдэхүүнгүй баг мөнгө зардаг судалгаа. Тэгээд бүлгүүдийн төлөвлөгөөг оролцуулсан хилцүүл. Энэ замаар асуудлыг авч үздэг. Шийдвэрийг хязгаарч зугатахгүй засаг дарга бол өөрөө толгоогоор хариуцсан. Өөрөөр хэлбэл тэтгэсэн учраас би ийм шийдвэр гаргасан гэдэггүй. Ямар ч одоо саналын гаргасан шийдвэрээ толгоогоор хариуцсан. Бусдад хөдөлгөхгүйгээр. Мэдээж зүйтэй саналыг бол дэмжээл гаргах хэрэгтэй. Хариуцлага бол үргэлж толгой дэрний хүн дээр. Нэг ийм маягийн хэмээр байгаа. Энийг хэлмээр. Тийм учраас ганцаар гişүүн бол илтгэл тавихтай цэцэн гişүүн хамаагүй юм ярьж болох. Тэгээд би ойлгож байна. Үнэхээр бодсон шүү одоо хуульчсан. Ялангуяа залуу хөшин гэж яриад байгаа. Одоо ер нь хуульч зоригтой байх хэрэгтэй. Би хуульчдыг ингээд үг хэлж яах юм цоолаа судлахад ажиглдаг. Шахууд дуусаагүй байхад нэг чидэд одоо ус шахууд усаавсан байлаа пархан дотор ус шахууд дууссан юм гэж хараад маргааш өдөр цайны усгүй яах юм үлдсэн байхад нь бол одоо тэрний хүлээгээд байх юм. Тийм учраас үнэхээр одоо бол энэ өөрчлөлтийг цаг болсон. Тэгээд би Сталины үг хэлэх. Тэгээд очсон нэг бодлоготой нэг бас хэлмээр. За уучлаарай. Ламжаа багш баярлалаа. Үнэхээр Ламжаа багш хэлж байгаа тэрөө манай ганцраг гэлтгэж бас дурдсан. Хот тосны эрдэм байдлын асуудлыг биднээс бас шийдэхгүй болохгүй нэ. Дэлхий бид бол иргэд амьдарч जैन тэр үйлчлэгээ авч जैन гэж харахаасаа гадна нөгөө талдаа энэ зохион байгуулалт ч өөр эдийн засгийн соёлынхоо нийгмийнхээ хувьд өрсөлдөгч бүтц болж орж байна. Тэгээ ингээ ажиглахад хот тосны эрдэм байдал гэдэг энэ систем чи өөрөө нэг тийм амьсгал болж байна. Коммунити болж байна. Эдийн засгийн том хөшүүр хөдөлгөж хүч болж байна. Соёл үйлдвэрлэгч болж байна. Нийгмийн асуудлаа шийддэг маш том дэд бүтц үүсэж байна. Гэтэл энийг засаг захиргаан нэгж доторх гэж жижиглээд хайчаар энэ өөрөө эрүүл өрсөлдөөнөөр орж ирэхгүй байгаа байхгүй. Тэгээ үнэхээр 1960 оны үндсэн хуулийн дээр ч гэсэн хот тосгон бол засаг захиргаан нэгж байсан юм байна. 92 оны үндсэн хуулийн дээр бид бол засаг захиргаан нэгжээс нь авч хаяад засаг захиргаан нэгждэх хот тосгон гэж жижиглээд тавьчихсан чинь дэлхийн өрсөлдөж гол одоо өрсөлдөөн механизмаа бид гагаа хийсэн. Тэгээ одоо энэ дээр бол бид бол яхаргүй бодох хэрэгтэй. Сая Ламжаа бас багш хэллээ.
ашиг сонирхлын одоо энэ холбоо суучин шийдвэр гаргалтын хажууд ингэж орж ирж явах хэрэгтэй. Гэтэл одоо бид бол иргэдийн хурал гэдэг тавьчихсан. Түрүү хин хэлж байгаа босч ирээд иргэдийн хурлын одоо төлөөлөгчдийг компани худалдаж авдаг боллоо гэж. Яг бол компани дуу хоолойг сонсох механизмыг хийж өгөөгүй учраас байгаа механизм руу компани өөрөө яаж эхэлж байна вэ? Дайрч эхэлж байгаа байхгүй. Гэтэл одоо хотын захирагчийн тухай систем ороод ирээ. Хотын бид засаг дарга биш захирагч гэдэг системээр бидээс дамжуулан харчвал захирагчийн хажууд зөвлөл байгуулагдаж эхэлнэ. Өсвөөсөө. Зөвлөл дотор тэр хотод жишээ нь одоо их сургуулиудаар мөнгө олдог бол их сургуулиудын төлөөлөл тэр зөвлөл заавал орж ирэх хэрэгтэй болж эхэлнэ. Иргэдийн төлөөлөл заавал орж ирэх хэрэгтэй болно. Тэр санхүүгийн ямар нэгэн төв байгаа бол санхүүгийн тэр механизмуудыг ажиллуулж байгаа төлөөлөгч заавал орж ирэх хэрэгтэй болно. Тэгжээд тэд чинь хамтын шийдвэртэй одоо хамтаараа уушаа алхаж эхлэх байхгүй. Гэтэл бид бол зүгээр л иргэдийн төлөөлөгчийн хурал гэдэг яг нэг диктатуудын хурлын системээр тавьсан учраас одоо Улаанбаатар хот шийдвэр гаргахад банкуд байна. Банкуудын төлөөлөл яаж орж ирж байгааг мэдэхгүй. Том бизнес одоо шоу бизнесийн төвд бий болж эхэлж байна. Тэдний төлөөлөл яаж орох юм мэдэхгүй. Одоо томоохон үйлдвэрлэгч байна жишээ. Энэ үйлдвэрлэгчийн төлөөлөл яаж орж ирж байгааг мэдэхгүй. Тэгээ энийг орж ирвэл нөгөө тэр албан ёсны дуу хоолой өөрөө орж ирэхгүй учраас өөр арга замаар орж эхэлнэ тэд нар. Өөр арга зам нь хүлжлэгдэг учраас тэрийг хуйлбус гэж үзэх үү гэдэг ийм бэрхшээлүүд рүү яваад. Тийм учраас үнэхээр нутгийн удирдлага өөрөө удирдах ёс дээр нь энэ одоо лобби гэдэг юм уу юу гэдэг энэ хотыг өөрийг нь авч явж байгаа том бүлгүүдийн дуу хоолой орж ирдэг энэ уулзалддаг бүтэц хаана амьдрах вэ гэдэг их чухал сонирхолтой систем болсон. Сая бас айлэр нь дурдсангүй одоо нийслэлийн статус. Хот ослын статусаас гадна нийслэлийн статус. Сая бол Улаанбаатар хот бол ордны хажуудлын байшин маш амжилттай зарлаа штэ. Хотын нүдээр бол маш том бизнес багхгүй. Гэтэл нийслэл гэдэг статус руу ороод ирэхээр төрийн төв байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах хэмжээний юм болвол яах вэ гэдэг дахиад өөр сонирхол ороод ирж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотыг бүхэлд нь нийслэл гэж хэлж болохгүй. Зөвхөн энэ зам нийслэл, энэ төрийн төв байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэс ишээ хот. Яагаад энэ асуудлыг ярьж байгаа гэхээр та бүхэн бас хизээ үйл нэг юм санаачлах гарч ирсэн санаж байна. Нийслэлийн одоо засаг дарга гэдэг хүн засгийн газрын гишүүн байд юм байна гэдэг ийм юм дулж ирсэн шүү дээ. Тэр чинь яг үндсэндээ үнэн байсан. Гэхдээ Улаанбаатар хотын захирагчийн тухай яриаггүй. Нийслэл гэдэг статус магадгүй Улаанбаатар хотын 20 хотод нийслэл байж болно. Тэр хотод газар өгөхгүй барилгын стандартыг бол засгийн газар мэднэ. Яг бол нийслэл учраас аюулгүй байдлаар тооцож байгаа. Тэнд нөгөө олон улсын дипломат одоо хороолууд байж байгаа. Бусад улс орнуудыг харахаар нийслэл дотор газар олохыг засгийн газар мэднэ. Хэдэн давхраас дээш барихгүй стандартыг засгийн газар мэднэ. Тэр бол нийслэл учраас. Харин Улаанбаатар хотын асуудлыг шийдэж болохгүй засгийн газар. Тэр бол өөрөө удирдахаас тэр бол нутгийн удирдлага. Манай хууль энэ хоёр холдсон. Улаанбаатар хот нийслэл байна гэдэг. Энгийн жишээ Багнуур дүүрт явж байгаад энэ манай нийслэлийн нэг дүүр штэ гэхээр төрийн ямар төв байгуулга гэдэг гэж асууж байгаа. Хамгийн ихний асуулт нь байхгүй гайхаад. Тэг ягаад статус ингэж өргөн хэрэглээд байгаа юм. Энэ ойлголтуудыг бидээс үндсүүлээрээ бас гүйцэд салгаж чадаагүй яваа бас. Дахиад ягаад гэвэл хотыг засаг захааны нэгжээс хасчаад нийслэлийг авчиж засаг захааны нэгж болгоцсон. Гэтэл нөгөө улс орнууд чинь нийслэлээ засаг захааны нэгж тавихгүй байна. Дахиад ялгаа байхгүй. Тэгээ иймэрхүү ялгаатай маш олон үзэгдлийг бид шийдэхэд бол ламжуу багш хэлдэг шиг зоригтой үндсэн хуульд бол бас үнэхээр концепцийн юм ялгаа алдаанууд байгаа бол засахгүй дахиад 20 хэдэн жил одоо ингээд үлгэн салган нэг ингээд тэглэж унсан хэвээр явах уу гэдэг бол асуудал байна. За. Сайн хүчирсэн газрыг орно гэсэл ярьсан. Тэгэхээр яг төвшүүлсэн зорилттой холбогдуулаад хэлэхэд засаг захиргааны нотидсээр хоёрыг өөрчлөх асуудал бол үндсэн хуульд өөрчлөлт ороогүй цагт бол хэзээ шийдэхгүй онцоргоо. Засаг захиргааны нотидсээр хоёрыг өөрчлөх асуудлыг үндсэн хуульд өөрчлөлт ороогүй цагт хэзээ шийдэх. Бид нар бол үдсэн юм бас. Аймгийн төвүүдийн дэрэгдэх сумуудыг нэгтгэхэд үдсэн. Тэгэхээр үндсэн хуулийн ганцхан юм дээр очиж унцдаг байхгүй. Тухайн нутгийн одоо иргэд хурлын саналыг үндэслэн гэдэг үг гэдэг. Үндэслэн гэдэг чинь одоо шууд хэрвээ харгалзан гэдэг үгээс алдсан байсан бол бас хийж чаддаг байхгүй. Үндэслэн гэдэг дээр одоо очиж унаад өөр л өчл явна гэсэн.
ийм байгаа маа нэгдүгээрт энийг гэсэн. Тэгэхээр энэ хоёрын одоо сарын хоёрын өөрчлөлт юм уу яаж чигээд үндсэндээ адилхан гэсэн. За хоёрдугаарт нь түрүү ламжуу багшаалаа Тэмүүжин гүшүүч ярьж байна. Манайх энэ хотгийч юм аваач байх гэвэл өөдөр бидний юу шүмжлүүхээр Эрдэнтийг аймаг болгочлоо, Дархныг аймаг болгочлоо гэж ингэж хэлдэг. Үн чанартай бол нийслэл гэдэг үг нь их илүүдсэн байхгүй. Үндсэн хуулиндаа болохоор Монгол улсын нийслэл Улаанбаатар хот мөн гэж хийчихэд засгийн хууль дээр очиад дахиад нийслэгээ явж хийчих байхгүй. А тэрний оронд хотгийг үг хийсэн бол өөдөр Багнуурын тэр хотгийг явж явах хэрэгтэй байхгүй. Багнуур өөдөр одоо надад энэ багагаа дээр 3 толгойд орчиход байгаа байхгүй. Сая хотын захирчийн сонгуул гэж хийж байгаа. Би өөр тэрийг дотор шүмжилт. Яг ч өмнө нь хуучин дээр бол одоо Багнуурын оройныг үзэхрээ дарга ганц мөр хийжсэн ажлыг өөдөр хотын Багнуур дүүргийн засаг даа. Тэгээ одоо иргэдээсээ сонгогдсон захирчид нэг том. Одоо хооронд нь ажил үйлрийн хуваарийг яаж хуваарлах вэ гэдэг асуудал дээр одоо очиж байгаа байхгүй. Ийм олон талбайтай болсон. Энэ бол үндсэн хуулиас ихтэй байна. 3 дугаарт нэг юм хэлэхэд хууль би 2006 оны хуулийн үндсэндээ авчихсан юм аа. Стратегик дэвшин нэг жаа. Тэгээд бид нар бас яг л үндсэн хуулиас хэмжээнд бас нэлээд бодож шийсэн. Тэгэхээр одоо энэ нөгөө талд байж байгаа чигүүргийн одоо хууль, чигүүргийн шинжилгээ хийж энэ хуулийн дээр хин ямар үүрэгтэй явах, хин аль өөрийг үүсгэх юм бэ гэдгийг хийж өгөхгүй бол бас хэцүү. Аймаг сумын ямиг тагцууллаа гэдэг. Аймагч хүн байдаг, сумч хүн байдаг байхгүй яг эцэс. Тэгэхээр зарим юм тагцахаас өөр юмгүй байдаг. Бас янз янзын юм бий бас асуудал хэлж хэмжиж. Тэгэхээр тэр чигүүргийн шинжилгээтэйгээ хийгээд чигүүргийнхаа шинжилгээнээс үндэслээд эрх үүргийг шийдвэрлэхийн санхүүжилтийн асуудлыг давхар шийдэж өгөхгүй бол болохгүй байгаамаа. Ийм юмнууд байгаа энэ үгдийг бас аргалзаасаа. Тэгээд их нууц шууд хуулийнхаа төслийг эцээстэй одоо засгийн газрын хэрэглэх газрын орон нутгийн асуудлыг хариуцах хэмжээнд наадах чи хэрэгжүүлэх гэдэг юм. Тэгэхээр энэ манай одоо газраас хүн оролцуулж өгч гэж. Тэгээ эцээстэй ямар нэгэн журнал батлагчлаа гэхэд тэр шиг хэрэгжүүлэх асууданд энэ л ажиллаж байна. Энэ өрөнгөлийн асуудал юм шиг. Тэгэхээр энэ асуудал өгөхгүй нэг тийм хоол юм яриад тэгээ саналаа хэлгээд байгаа шүнцтэй бүгэлээ. За энэ тайлбар хийж. Би ихтгэлтэй нэг юм санаа гаргаад байгаа шүү. Өнцөгийн 57-гийн 3-ыг өөрчлөөгүй цагт засгийн захааны хувьд өөрчлөгдөхгүй гэж. Одоо бид чинь энэ 20 хэдэн жилийн хугацаанд үндсэндээ 57-гийн 3-ыг хэрэглээгүй байхгүй. Хэрэглээг байхгүй та. Өөрөөр хэлэх юм бол үндэслэн гэдгийг бид хэд ерөөсөө тайлбарлаагүй. Тийм учраас л тайлбарлах гэж оролдъё. Тэр тайлбар нь юу байх юм бэ гэхлээр нутаг дэвсгэрийн нэгжийн хууль байл гэж хэлж байгаа. 92 оны самын хуулиудлаар хоёулаа зөвшөөрөхгүй гэдэг. Тэгээд унтчих шээ. Гэхдээ харин тэгээд тэрэн дээр чи одоо байгаа заалтан дээр юу гэж байдаг вэ гэхлээр хилийн засгийн асуудлаар хоёр сум өөр санал гаргах юм бол энэ асуудлыг шийдвэрлэх эрх нь их хурлд байгаа гэдэг заалт одоо байгаа шүү дээ. Нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн дээр байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол зарчим бол зөвшөөрөгдөөл байна гэсэн үг. Зарчим бол өөрөө зөвшөөрөгдөд байна. Зүгээр би илүү прагматик нүдээр юу гэж харж байгаа вэ? Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлэе гэдэг. Магадгүй тэнд их олон янзын одоо зөвшөөрлөл үүсчиж үндсэн хуулийн өөрчлөлт болно. Тэгэхээр тэр үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээсээр байгаа энэ засаг захааныхаа хуваар ингэ суугаад ах уу гэж. Ерөөсөө асуудлын гол нь тэрэн л байгаа байхгүй. Өнөөдөр жаргал багш маш тодорхой ярьлаа шүү дээ. 1000 хүнтэй ингээд. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулийн цэцтэр 57-гийн 3-ыг хэрэгэлсэн тохиолдол нь 92 онд л ганц удаа гарсан. Тэрнээс хойш энэ талаар хинч хизээч хааж маргаагүй. 2005 онд энэ талаар нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөх асуудал дээр бүгдээрээ оролцоод үгүй ерөөс үндсэн хууль дээр юм шиг байна гэж таамгаар бид хэдийг шийдэж асуудал болохгүй. За хоёр дахь асуудлын хувьд бол юу хөө гэхээр тэр чигүүргийн шинжилгээ хийж санхүүжилт асуудлыг давхар шийдэж нутгийн удирдлагын хуулийг хийсэн дээр ухаа гэж. Зүгээр ер нь их зүйн системийн хувьд бол нэг асуудал дээр гацаад байгаа. Тэр нь бол юу гэхээр энэ нутгийн удирдлагын хууль маань өөрөө бусад тэр чигүүрийг агуулсан хуулиудын хувьд ямар хууль нь байх юм бэ гэж. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий хууль нь байх юм уу, ямар хууль нь байх юм. Өөрөөр хэлэх юм бол чигүүргийн судалгаануудыг хийнэ гэдэг чинь нөгөө 300 хэдэн хуулиар үзэх байхгүй.
300 хэдэн хуулийг зүгээр бидний тооцоололоор бол ядаж нэг 17 хоног дуустал процесс болов гэж харж байгаа. 17 хоног ядаж одоо 3 жил энийг хийх юм байна да гэж. Тэгэхээр энэ 3 жил хийх юм байна тийм учраас энэ юугаа хойшлуулах гэх үү эсвэл ер нь нутгийн удирдлагын тухай хууль тэр дотор хурлын хууль тэгээд засаг дарганы тухай хууль гэдэг юм юу гэдэг юм нэг юм системчлэлийн хувьд энэ хууль маань өөрөө ерөнхий хууль ямар зохицуултуудыг агуулах вэ гэдэг дээр бас бодох хэрэгтэй байх шиг байна гэж. За тэгээд нэг хуулийн төсөл ярьсан учраас зүгээр энэ маань бол нэгдүгээрт одоо юу юм аа нүүб их хурл хоёрын захиалгат ажил. Тэгэхээр тэнд захиалагч нар одоо бүх зөвшөөрлийг өгнө шүү дээ. Одоо энийг одоо өгөхгүй ч гэдэг юм. А бид одоо яасан бэ гэхээр ажлын оргоо л өгсөн. Таавал надаас ажлын оргийн маань чөлөөтэй авч болно. Гэхдээ энэ бол би төсөлч гэж нэрлэхгүй байгаа юм шүү. Ажлын норг гэж. Тэгээ энэ яриа хэлцлийн шатандаа л явж байгаа. Тийм учраас энд битгий захирагдаж энэ саналуудаа өгөөсэй харин концепцийн саналууд өгөөсэй гэж хүсэж байгаа. Одоо жишээлбэл Ламжуугаан сая хэлдэг иргэдийн хурал байх юм уу гэдэг өөрөө концепц. Нарийн тухайшин энэ 3 төвшингийн хурлаараа энийг төсөөлөх үгүй юу гэдэг бол өөрөө концепц. Хотын асуудал бол бас концепцийн асуудал мөн л дээ. Тэгэхээр энийг тойрч яасан гэдэг үүднээс л энэ хуулийн төслийг үг үсгийг харчих вэ гэдэг ийм болгоомжл байсан юм байгаа шүү. За бидэнд 4:30 гээд бид бол дуусах хэрэгтэй. Одоо бидэнд бол 10 минут байна. Манайд бас нэг хоёр төсөл яваад байгаа. Одоо дараг гişэний хийгээд байгаа төсөл байна. Нөгөөх нь бид нар Монголын нутгийн удирдлагын холбоо бас нэгэн орон нутгатайгаа ярилцдаг. Нэгэн тийм арга зүйн талаасаа бэрхшээг өчрүүлээд байгаа зарим асуудлаа шийдэх өмнөөс нэг төсөл хийгээд бас танд өгсөн байгаа самаар дамжуулаад. Энэ бол бидний арга зүй юмнуудыг бас нэг тусгаж. Миний одоо бодсон сам өөрчлөө одоо асуултаа нутгийн удирдлагын хуулиар нэрвэстэй. Нутгийн удирдлагын тухай. Тэгээ хурал засаг дарга. Засаг дарга. Ер нь одоо үндсэн хуулийн бид дөрөвдүгээр биш нь одоо концепц бий бол нэгдэж байна. Апо сам санаа гэж үздэг. Тэгээд жишээ нь өөрийн удирдлагын хуулийн удирдлагаа хостуулаа гэдэг энэ зарчим чинь одоо ер нь өнөөдөр хэвчиж чадж байгаа. Чадваргаас одоо чинь энэ зүйл тодорхой хууль тавиад гараа хуулиар дасгалаа байгаа. Тавиад хуулиар хууль бүрчээ. Хууль бүрчээ ерөөсөө жидүүрийн гол үг байдаг. Өөрөө өдөр байгуулсан чиглэлээр нэгдүгээр бодлого бодлыг батлна. Хянал тавина. Шаардлагатай засагтайг мэдэрсэн. Нэг юм гурван үгэл ерөөсөө одоо хуулинд одоо суугаад сурчсан. Тэгээд Тэмүүжин гишүүний санаа өөрөө өдөрт байгуулах үнэхээр өөрөө одоо байж чадъя. Өөрийнхөө эдийн засгийн үндэстэй хүний нөөцийн үндэстэй байж чадъя гэж татварын бодлого гэж хэлсэн. Татварын бодлого. Орон нутгаас одоо яг орон нутгийн авдаг татварын хэмжээ 31 юм байдаг төрлөөр. 31 юмнаас 5 нь бол улсын татвар явж байна. Яг 9 юм нь аймаг төлдөг. Яг сум дүүргээд нэг 14 юм байна уу өгдөг. Тэр нь бол мөнгө олох юм биш. Нэрийн тоол одоо нэг олон. Тэр нь сум орон нутгад одоо чигээр өгсөн том одоо санхүүгийн боломж олгосон гэж хэлэх хангалттай тоолгосон байна. Шин аймаг тасгалтай төлбөр гэдэг манай ойдоос хэд байдаг 330 төгрөг. Төгөөмөр тархстай байгалийн баялаг асгалтай төлбөр гэж байж байгаа. Тийм нохой буу ингээд нэрсээр байгаа 14 байна. Энэ татварын тогтцоогоор нутгийн өөрөө удирдах яс төлөвшөж хөгжинө гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр бид нар бол энэ санхүү төсвийн эрх мэдлэг хамдраг одоо багштай энэ хуулиндаа тэнхэн өөрөө удирдах ясыг тавиадгаа гаргаад ирээ. Энэ үнээр дэлхийн жишгтэй нэгэ баяаг бол тэр талын юм жоохон бодож байна. Хоёрдугаар бид нар энэ хурлын нарийн бишин дараагаар одоо иргэдийн төлөвлөсөн хурл өөрөө удирдах байгууллага ерөөсөө ганц үзэгтэй. Яг одоо нэг жоохон бүтэц өөрчлөлтөд аппаратаа болтоо сүнтүүдэд
Манай хас борууд гэдэг. Би үүнээс зэрэг байдаг. Өөрийн удирдлагаас одоо төлөвлөж гэж байгаа бол бас мэрэгжил аргадуун туслалцаа үзүүлдэг албатай байж байгаа нэг жоохон төлөвлөж байдаг. Яванда тэр сонгуулиуд нь өөртөө ажлаа одоо баталгаа боловсруулаад явах одоо болж байгаа. Та нэг одоо нэг таны нэг ярилцлагыг би нэг сонсоод нутгийн өөрийн удирдлага байгууллагын хүн буюу төлөөлөгч хүн цалингүй байх ёстой. Урамшуулгүй байх ёстой. Тэр бол мөнгөний төлөө явдаггүй хүн биш гэж хэлсэн байлээ. Өөрийн удирдлага байгууллагыг сонгосон төлөөлөгч хүн чинь иргэдийнхээ төлөө, хүнийхээ төлөө, нутаг орныхоо төлөө өөрийнхөө хөдөлмөрийг санаа зориулаад үтгэж яваад байгаа ачаалал гэдэг байна. Монголоос ахлын нэг орчин бол орж байгаа юм бол хөдөлмөр хөлөс асуултаа. Тэгэхээр бид тэр манай төсөл бол төлөөлөгчийн урамшил гэж яриаггүй. Төлөөлөгчийн үйл ажиллагааны дардлыг тухайн чатны хурлын төсөлд нь туулгана гэдэг юм өөр бичээд өгсөн байна. Энийг бол одоо жишээ нь тэр хурал ажиллахын тулд төлөөлөгч ажиллахын тулд зарлуулж байгаа. Чи баг руу яа. Тэр сонгоо тоолсон юмтай сандаваад гэж хөөгөө явуулсан. Моцортой хүн моцортой дахмаар бол машинтай болчихтой болдоо. Тэргээр дахмаар бол чи бинтэн үгүй. Тэгвэл би атар аалтар явах. Зөвөрөө яваад тавтах мөнгө авах. Угаа заа мөнгө өстэй явах гал одоо энэ өөрөө өдөртөх юм чинь ингээд тогсоод байж. Тогтоод байгаа чинь үндсэн хуулийн энэ хуулиудын манай хуулиудын ажиглаад байгаа. Ерөөсөө өөрөө өдөртөх байгууллагын нэг юу гэдэг нэг сүүдэр нутгийн удирдлагын нэг субъект гэж ойлгохгүй дагуур одоо дайвар бүтээгдэхүүн дээр цогтойгоо хэлдэг болсон шиг нэг дайвар бүтээгдэхүүн яг хурлын төгсгийг баяжиг. Тэнд орон тоо хэрэггүй. Тэнд одоо хүн хэрэггүй. Гал баяжиг гэсэн юм байна. Тэр сая тэмүүжин гişүүний бид тэр санаад дэмжиж байна. Ер нь сум одоо дүүрний хурлын анд нээсэн хурлын тоог нь багцах гэдэг гэр байгаа юм. Төлөвлөгчтэй тоог. Харин тэр олон иргэдийн тэр олон ачаал сонголтын бүлгүүдийн тэр төлөөжл одоо орсон байхаар тоогоо өөрнөө тогтоогоо өөрнөө сайхан одоо бүгдүүлээд явбал их одоо тооны хоёроос одоо хөөцөлдчих юм бол би бол одоо иргэд төлөөтэй орцдог хурд болоосаа гэсэн юм санаа гэн байна. Тэр хориг гэж одоо бид нар үндсэн хуулийн одоо саяын шинжилсэн тэр төсөл бол сурлаг ерөөс үгүй гэсэн тэр үзэл баримтлал явуулсан байна шүү дээ. Хурлыг ер нь ягаад одоо энэ төр засаг хадгалдаг болсон гэдэг удирдлагаас шалтгаалсан шүү дээ. Өөрсдийнх нь хийсэн хуулийн гацгаас үүдээ өнөөдөр өөрөө удирдах байгууллага нутгийн захиргаа хоёрын хоорондоо тэмцэл цоргилдоо юм гарч ирсэн. Жишээ нь таны минут мэдээж байна. За өөр одоо хэдэн хүн байна? За өнөөдөр би энэ Налаа хотын засаг дарга захирагч хаан гэдэг хүний төлөөлж ирсэн зархичийн ажлын албаны захиргаа санхүүгийн хэлцээний дарга болормоо гэж хүн байна. Тэгээ энэ хот тосгоны хэцүү байдлын асуудал өндөрлөж яригдж байгаад их талхалтай хүлээж авч байна. Үнэхээр одоо бид нар хотоо Налаа хотоо байгуулад эрдэнэ сандаар Налаагаа хот болгоод захирагчаа одоо Монгол улсын ерөнхийлөгчийг сонгуул сонгодог зарчмаар одоо нийт сонгогчдын 50 дээр нэмэх нэг буюу одоо энэ сандаар одоо захирагч маань сонгогдсон байна. Энэ одоо хүний саналыг аваад сонгогдсон энэ захирагч маань ажиллаа хийхээр одоо Монгол улсын бүх болоод ямар ч зохицуулалт байхгүй. Та бүхэн одоо бүгд сайн мэдж байгаа тийм ээ. Тэгээд энд ингээд яригдаад энэ манай судлаачд энэ юуны багийнхны төвшүүлэлт тавьсан засаг захиргааны нутаг дэвсрийг нэгж хот хоёрын ялгаа энийг их зүүн зохицуулалтын асал гэдэгтэй би ач холбогдол өгч байна. Үнэхээр одоо энийг бид талархаж хүлээж авч байна. Энийг хийхгүйгээр бид нэр дараа нь хотыг хөгжүүлэх энэ тухайн асуудал бол үнэхээр байхгүй ойлгомжгүй байна. Бидэнд бол бодиттой маш их зовлон байна. Одоо юугаар ямар хуулаар юугаар зохицуулж хийх юм мэдэхгүй. Захирагч маань бол би мэдээж энэ олон иргэдийн саналыг аваад захирагч болсон юм чинь. Би одоо энэ юм хийнэ гэдэг бол маш их хүсэлтэй эрмэлзэлтэй байдаг. Тэгээд бид асуудлаа боловсруулахаар алхам тутамдаа бэрхшээлтэй тулгарч байгаа. Мэдээж би бас ойлгож байна энэ олон сайхан эрдэмтдийн Тэмүүжин сайдын Саламж багшийн машин ярьж байгаа сонсч байна. Мэдээж үндсэн хуульд одоо энэ нөгөө яриад байгаа 50 дугаар зүйлтэй өмнөд өөрчлөлтгүй энэ асуудал
цаашаа яригдахгүй тий яригдахгүй тодорхой. Эндээ өөрчлөлтөөр бид нар хот тусан ирсэн байх хаваад яриад засаг захиргааны офицер нэгж байгаа хаваад өөрчлөлт орно гэдэг яг хотын асуудлууд байж байгаа шүү дээ. Ингэж ярих юм бол энэ бол хэцүү. Тэгээд би нэг юм хүсэж тийм юм хүсэж тавьсан юм хүмүүс амлах юм. Тэгэхээр энэ одоо энэ төслийн багийнхантай бидэнд уулзах юм боломж юм уу? Бид уулзъя. Бидэнд үнэхээр бодит зовлон байна. Бэрхшээлийн яриа бид нар хэлье. Ингээд та бүхнээс энэ эрх зүйн зохицуултын энэ удаас олж өгөөч. Бид бас яг мэдээж мэрэгжлийн одоо эрх зүйч одоо мэрэгжлийн тэм хүмүүс биш учраас бэрхшээл зовлонгоо тооч мэдгээс өөрөөр бас нэг юм зохицуултынх нь яг хуулинд яг юм өөрчлөлт оруулаад өгөөч гэдээ бас тодорхой санал хэлчихэж бас чадахгүй байна. Яг үүнийг хэлэх гэсэн. Багнуур бас юм зовлон байгаа. Багнуур надах гэж юм хоёр зовлонтой хот бий болсон шүү. Та бүхэн бас санал хүсэлтэд тодорхой санал хүсэлтэд цаасаа бас өгч болно шүү. За би Бахангад иргэдийн төлөөлөл сургуулийн ариун бичгийн дарга таньсан агч юм байна. Би эрх зүйн шинжилгээтэй холбоотой хоёр талаас нь нэг өөрийнхөө санааг хэлье гэж бодож байна. Хэрвээ одоо Нарман багш хэлснээр концепцийн хувьд өөрчлөе гэж байгаа бол яг өнөөдөр яг иргэнтэй анхны нэгждэр байж байгаа баг хорооны иргэдийн нийтийн хурлын тэр нутгийн өрөөдөртөх ёсны байгууллагын хувьд бол их анхаарах шаардлагатай гэж үзэж байгаа. Гэтэл манай Монгол улс төр тогтолцооны хувьд нэгдмэл байгаагийн хувьд иргэдийнхаа дундаас сонгогдсон засаг дарга иргэдийн оролцоог хангасан. За тэгээ саяны хэлдгээр баг хороо дээр иргэдийн зөвлөлд ийм явгал илүү одоо ажиллаад ингэж явах юм бол бүрэн боломжтой байх юм. Хэрэв концепцийг өөрөөр өөрчлөөд байв. Гэтэл өнөөдрийн байж байгаа төвшин дээр ингээ харах юм бол хууль эрх зүйн хүрээнд төрөний анзрууг гишүүний хэлсэнтэй адилхан дутуу бөгөөд туруу яасан огт хаягдсан энэ зохицуултууд бол маш их өгүүлэгдэж байгаа. Нөгөө иргэдийн нийтийн хурлын одоо даргын оронтооны байгч гэдэг юм уу, урамшуулж гэдэг юм уу, иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны зохицуулт гэдэг юм уу, ийм олон асуудал байгаа. Тэгэхээр миний хувьд бол нэг концепцийн одоо санаа нь бол нэгдмэл тогтолцоотой гэдэг үүднээсээ иргэдийн дундаас сонгогдсон засаг дарга гэртээ тэргүй төрийн бодлого шийдвэрийг шат чадамд орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэрэн дээр иргэдийнхээ оролцоог хангаад явах энэ юуг нь бас тусгаад өгчих юм бол тэр аймаг нийс сум дүүрэг дээр төрийн чиг үүргийн хуваарлалт нь бас ялгаатай байх юм бол болох юм гэсэн ийм санаа байна. За сүүлийн та манай хэлцээний хаа одоо концепцээр бол энэ багшд бол иргэдийн хурал бол байх шаардлагагүй гэсэн бас нэг концепц явж байгаа байна. Зөв нөгөө иргэдийн хуралд байх юм бол энэ иргэдийн хурал сонгож байгаа төлөөлөгчнийг бол иргэдийн үндсэн хуулинд бол намаас гэсэн одоо тийм байхгүй шүү дээ. Зөв ер нь бол энэ боломжийг нэг үүднээс энэ хурал чадвартай, чадамжтай бас аймаг орныхоо нийгмийн эдийн засгийн асуудлыг бие дааш шийдвэрлэх юм потенциалтай хүнийг оруулахын тулд иргэний нэгэн байгууллага, төрийн бус байгууллага, мэрэгжлийн холбоо гэсэн энэ байгууллагаас улсуудаа төлхөө оруулах юм бол энэ хуралч чадамжтай бол цаашдаа аймаг орныхоо асуудлыг одоо бие дааш шийдэх боломж нь бүрдэх юм аа. Одоо бол яг үгээр ерөөсөө намууд өөрсдийнхөө хин дарга болох гэж байгаа юм байна. Тэр одоо өөрийнхөө одоо боломжтой хойно ойно, мал ойно, хөр ойно хамаахгүй. Ерөөсөө өөрийнхөө төлөө гараа өргөх нэг л одоо хамгийн гол сум орнуудаас сонгож гаргаж ирэх төлөө явуулдаг. Одоо бол ингээд иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээр иргэний тангимд хэлцүүлэг ярилцлага одоо ингээд нийтийг хамаарсан захиргааны одоо журам мором ингээд ярихаар тэндээ юу хин эрдгүүгээ ерөөсөө төлөөлөгчөөсөө илүү иргэний нийгэм байгууллагын төлөөллийн нийгэм идэвхтэй байр суурьд ханддаг ийм аймгийнхаа төлөө нутаг орныхоо төлөө улс орныхоо төлөө гэсэн сэтгэл зүрэхтэй мэрэгчлийн ийм улсууд хүрэлцэн ирж тэндээ санал оглоо ярьдаг юм аа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо хуралдааныг хуралдуулахын тулд сүүлийн үед бол нөгөө улсууд одоо юм уу хурлын даргаыг огцруулъя, чөлөөлье, эсвэл засаг даргаыг яа гэсэн тиймэрхүү мессеж бол нөгөө төрч ирж хуралдаа оролцдог болсон. Тэгэхгүй аймаг орны одоо төсөв сангуу эдийн засгийн ач холбогдолтой ярины юм ерөөсөө ирэхээ байчаад байна. Тийм учраас энд цаашдаа одоо энийг төлөөлөгч нар нэг бол урамшуултаа болох, нэг бол одоо тэр мэрэгжлийн холбоо тэр нас сонгох төгсөл боломжийг бүрдүүлэх юм бол иргэд одоо нэлээд тийм төлхөө одоо энэ иргэдийн хурлынхаа үйл ажиллагаанд оролцож зөв шийдвэр гаргах ийм юм бүрдэх боломж бүрдээд байгаа. Энийг бол тэр хурлын юу хуулиндаа нэлээд сайн тусгаж өгөх хэрэгтэй байна гэж хэлж байгаа маа. За товчхон хэдэн санаагаа хэлээ. Энэ хуулийн төслийг боловсруулах ажил миний л зүгээр төсөөлж байгаагаар нэлээд удаан явагдах байх гэж төсөөлж байгаа. Гэж шуураад л одоо өнөө маргаашгүй бид хэдийг батлаадах гээд бид нэр хааны газар даалгавар авчихсан биш.
энийг бүр бүх зүйлээр нь ярьж гарах хэрэгтэй. Хоёрдугаар нь юу гэхээр бид нар нутгийн удирдлагын холбооны гаргасан төслийг харсан. Бид нар өөрсдийнхөө төсөлтэй харьцуулж үзэж яваа. Их олон зүйлээр санал нийлж байгаа. За ийм зүйл дээр болж байна гэдэг. Ялангуяа энэ дээр манай нүүбийн хөгжлийн хөтөлбөрөөс тийм шаардлага тавьсан. Энэ холбооны боловсруулсан төсөлтэй та нар өөрсдөө төслийг уялдуулаарай гэдэг ийм мэдээж бас санаа зөрж байгаа ч юмнууд бий. Зүгээр жишээлбэл бид бол одоо энэ төлөөлөгч үйл ажиллагаа явуулахад одоо хөлөд хамгийн хэцүү юм чинь тэр шүү дээ тийм. Одоо хуралдаа ирэхээр унаа байхгүй, ирэхээр буудал одоо буух газар байхгүй, оолунд гээд ингээд бүх юм нь хавчигдмал байгаад байгаа учраас дараа нь бид энэ хуулийн төсөлдөө төлөөлөгч нь иргэдтэй одоо жилд 2 удаа билүүдэд тайлагнах тухай заалт оруулсан. Тэгэхээр тайлагнахын тулд цаас гарч ирнэ, хүн ажиллана гэдэг ийм зардлуудын тухай асуудлыг бол зайлшгүй суулгах хэрэгтэй гэсэн юм дээр санаа нэг байна. Налах дүүргийн захирагчийн ажлын албаны хүн сууж байна. Би бас ингэ сонирхол байгаа. Ер нь яг налах дүүргийн захирагчийн тушаалч гэдэг юм юу ч гэдэг тийм бланк байдаг юм уу гэхээр байхгүй л байхгүй. Байхгүй шүү дээ. Яг л ирэх цаа үед өөрөө зохицуулаагүй учраас. Тэр учраас би ч гэсэн бас маш их уулзах хүсэл байна. Яг одоо яг амьдрал дээр юу болж байна? Чингис хотынхонтой ярьж үзсэн. Та нар энэ олон жил тийм хийж үзвүү, тийм юм байна уу? Чингис хот гэдэг нэг хот байгаад байна. Тэгээд тэр захирагч гэж хүний гаргасан шийдвэрийг үзье гэхээр багшаа тийм байхгүй л. Ерөөсөө манай тийм байхгүй шүү дээ. Одоо Улаанбаатар дээр ч гэсэн одоо бас их сонин зохицуулттай шүү дээ. Нийслэлийн засаг дарга тэгээд ерөнхий менежер гэдэг. Өнөө хот тосгоныхоо хуулиас гажаа явцсан юмуд ч байна. Бүр. За ингээд яг эцэст нь юу гэхээр энэ хурлын төлөөлөгчийн урамшуулал тэгээд энэ хариуцлага асуудал гэж бид нар бол яг хөдөө зөвөр ер нь ирэхгүй байгаа хүнийг ер нь жоохон сэтгэлгүүл хүн юм байна даа гэж харж. Тийм учраас чөлөөлөл явуулчихдаг. Тэр механизмуудыг л оруулах гэж. Өөрөөр хэлэх юм бол ганцаараа шийдэх биш, олуулаа хамтдаа асуудлаа дундаасаа шийдэх боломж ч өөрөө төрөх ёстой. Тэрнээс шинийг чамд тийм юм шоколад өгөн шүү гэхээр гүгээд ирдэг. Тэгээд яадаг тийм юу байж болохгүй. Тэр бол нийгэм нийтийн төлөө, сайн сайхны төлөө, өөрийнхөө амьдралынхаа төлөө зүтгэж байгаа хүн гэдэг утгаар нь бид нар та нэгэнд сонгогдсон, та нэгэнд ам авсан, чадахгүй байгаа л уучлаарай чөлөөлөгдөё л гэж байна. Ийм байдлаар л хийж байгаа гэсэн. За бүтгэн удирдлагын хэцүү шийдвэртэй холбоотой бидний салбар хуралдаан олон асуудлыг хөндөсөн, бас олон талаас нь харахыг хэрмэлцэн яриа хэлцүүлгийн дундор нөлөө үнэхээр сонирхолтой байлаа. Хаад юм уу эсвэл дүгнэж үг хэлэх боломж бол үнэхээр хомс байна. Яг бол маш ялгаатай концепцууд өнд яригдж байгаа учраас үнэхээр өөрөө удирдахаас хурлын хэлбэртэй байх уу, шатлсан хуралтай байх уу, эсвэл энэ зөвлөлийн хэлбэр, губернаторын хэлбэр рүү очих уу гэх юм уу. Олон асуудлууд байгаа. Энд дэр бол аль нэг төвшин зэрэгцэж байдаг ерөөсөө хөлбөр ерөөсөө биш. Аль нэг нь байж өөр ашигтай байдаг болохоос биш ингээд бүгдийг нь ирээвэр хураар сайн бол бүгдээрээ байж үл зүгээр гэж бас авч болохгүй. Нэгэнт иргэдийн төлөөлөгчдийн хурал байгаа нөхцөлд иргэдийн сонгуулийг бид танаа заавал тийм хүн сонго, ийм хүн сонго гэж бас чиглэл зааж бууж болохгүй. Зөвлөлийн систем байгаа нөхцөлд ийм квотор орж ирэхээс биш хурлын систем дээр бол энэ квот бол орж ирэх боломж байхгүй. Тийм ийм мэтлэн ингээд яриа асуудлуудыг ингээ хэрэгэн харахад бол бидэнд бол судалгаа их хэрэгтэй байгаа юм байна. Маш их хууль тогтоомжтой дээрх анализ дүгнэлтүүд чигүүрийнхээ хувьд бол харах хэрэгтэй юм байна. Монгол улсад таар хуулбаруудаа бас зэрэгцүүлж тавьж байгаа сонголт хийх хэрэгтэй юм байна. Тэгснээс зөвхөн нэг хуулбарыг урьдчилаад энэ л таарах хэрэгтэй юм аваад түүнийг магтах биш. Ийм хуулбарууд байж болж байна. Энэ хуулбаруудаас алийг нь авал манайд илүү өөр ашигтай илүү нийтийн ашиг сонирхол руу алхах чадах тийм удирдлагын тогтолцоо бүрдэхгүй гэдэг ийм үр дүнгээ төсөөлж болох. Энэ хилцүүлгийн явц бол байнга дурдгаж байгаа юм. Бид бол энэ өөрчлөлт шинтгэлийг хийхэд бол өсөөсөө үндсэн хуулийн дээр очиж тулхаас аргагүй гэдэг бол аль талаас хот тосныхаа талаас харсан ч өөрөө тосныхаа талаас харсан ч энэ хурлын зохион байгуулалтын талаас харсан ч өөрөө төв төвчнөр бол өсөөсөө очих юм байна. Тийм учраас бол хоёр хөлбөртэй богино үеийн дунд хугацааны хувьд бол одоо үндсэн хуулийн төвшөнд бид ийм алхмуудыг бол хийчих юм. Гэхдээ
бид үнэхээр дөрвтэй шинтгэл хий гэж бодож байгаа бол хүссэн үсээгүй энэ үндсэн хуулийн нутгийн өөрийн удирдлагтай холбоотой, өөрийн удирдлагтай бол нутгийн удирдлагтай холбоотой, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой энэ асуудлууд дээр бол тодорхой хэмжээний концепцийг өөрчлөлт орохоос өөр аргагүй байна гэдэг бас дүгнэлтийг бол энд бас дурдах ёстой байх. За иймэрхүү байдлаар бол ямар ч байсан нэгдсэн хурлаанд орох зөвлөмжүүд дээр бид бол санаа оноогоо тусгана. Үнэхээр шууд хуулинд одоо хуулийг ингэж ийм байвал зүгээр байна гэсэн санаачлаг санал бол 2-3% гарлаа. Ихэнхдээ бид бол концепцийн том төр зургууд руу ярьсан ярианууд хийчлээ. За ингээд та бүхэнд баярлалаа. Нэгдсэн хурлаанд гарах зөвлөмжөөр гарах бичгээд бид одоо энд ирсэн санаануудаар төвчлээд энэ нэг жижиг боловсруулалт хийгээд орно. Тэр зөвлөмжтэй холбоотой бас нэгдсэн хурлаанд та бүхэн санаа оноо явуулж илэрхийлээрэй. За баярлалаа.